Тейко дунд сургуулийн сагсан бөмбөгийн баг. Гишүүд нь 100 гарч энэ баг улсдаа 3 жил дараална ургалсан маш хүчрхэг баг. Тэдний энэхүү гайхалтай түүхэнд иж хамгийн шилтгэн гэж дуудагдах 10 жилд ганц л төрдөг гэгддэг. Гоц авьяаснууд нэг дор 5 байсан нь гайхамшигын бүрдэл гэгддэг. Гэвч гайхамшигын бүрдлийн тухай нэг хачирхалтай цуу яриа байсан. Албан ёсны бүртгэлд нэрэн байхгүй, тоглолтод орсон тэмдэглэлж үлдээгүй, хинч тоолгүй, гоц авьяастай 5-ыг орхиж явсан тоглогч. Үл үзэгдэх 6 дахь гишүүн байсан гэдэг. За юу яцхан guys. Энэ удаагийн дугаард өөрийнхөө хамгийн хайртай анимены number 2-т ордог. Өдөр шөнөгүй ахинд ихэнх үзсээр байгаад сүүлдээ бүр зүүдлээд галзуурх нь холгүй болж байсан. Өнөөхөл ахлах сургуулийн диггүй ан жилүүдийн нэгэн хэсэг болж үлдсэн гэж хэлж болохоор Kuroko no Basuke буюу Kuroko-гийн сагсан бөмбөг гэх анимег ярьж өгөх гэж байгаадаа өөрөө ч хөлмөн газарт хүрэхгүй баярлаж байгаа илээ. Анимений тухайд гэвэл Tadashi Fujimaki гэх ах хүүгийн ижил нэрт мангагаар 2012 оноос 2015 оны хооронд буюу нийт 3 улирал 75 анги төгсгөлийн нэг бүрэн хэмжээний ангитайгаар хийгдэж дууссан байдаг. Зарим хүмүүсийн хувьд хитрхи өндөр үнэлэгдсэн хэтрүүлэгтэй анимеж гэж яригдхан байдаг ч миний хувьд тэгж амар огшоод чаддаг. Үдсэн хүнийхээ доторх галыг хасааж чаддаг. Цөөнхөд анимений нэг гэдэгт бол огтхон ч хэрэгэлцдэггүй. Ингээд бүгдээрээ тус анименийхээ нэгдүгээр улирал руу хамтдаа орцгоё. Тэгээд нилээд илэрэнгүй наривчлалтай ирсэн болохоор лайк болон subscribe-а дараад үзээрэй залхинууд минь. Доглохтой бэлд. Энэ бол шинэхэн байгуулагдаад дөнгөж 2 дахь жилийнхээ нүрийг үзэж байгаа серийн ахлах сургууль. Манай улсын сургуулиудад байдаггүй нэг гоё зүйл нь хичээлийн шинжил эхлэхдээ зэрэгцээд Bukkatsu буюу клубын систем маш хүчтэй өгсөн байдаг бөгөөд бараг л бүхий л сурагчид ямар нэг клубд элсдэг соёлтой байдаг. Учир нь хичээлээр дамжуулж мэдлэгийг олж авдаг бол клубаар дамжуулж сахилах бат, багийн ажиллагаа, дээд олон доод үеийн харилцаа тэсвэр төвчээр зөв зан чанарыг өөртөө суулгаж чаддгаа гэсэн үг. За ямар ч үл байсан серний сагсан бөмбөгийн багийнх нь шинээр элсэгчдээс гайгүй аятайхан тоглолцохоор хүүхэд эсвэлж гээдэл аль чатгаараа үзэж тарж байдаг. Харин тэр олон клубуудаас хинэнч тэдний дунд алхах цэнхэр үстэй хүүг ерөөсөн анзаарч харахгүй байгаад байдаг. Бүртгэлийн хэсэгт багийн ахлагч болох Hyuga болон тасгалжуулагч Riko нар 10 ч хүрэхгүй гэж сууж байтал тэдний багийн Koganeg улаан үстэй, эвгүй царайтай, хулгайн байрын залууч ирж ирснээ танаа клубд ормоор байна гэд хүрээд ирдэг. Riko түүнийг харснаа яг л урд нь бар зогсож байгаа мэт авраа мэдрэгдэж байна гэж бодож амждаг. Тэгснэ манай сургууль дөнгөж байгуулагдаад 1 жил болж байгаа. Манай чамшиг тоглогч нар хэрэгтэй гэд хэлж дуусаагүй байхад нь яриаг нь таслаад надад хамаагүй нэрээ биччихэд явлаа гэд томроод эхлэн түүгээрч үл барам яагаад орох шалтгаанаач бичээгүй байдаг. Тэгснэ Японы сагсан бөмбөг гэж угаасаа аль сургуульд орсон ялгаагүй бидтэй. Хитрхий суг гэснээ муухай хараад яваад өгдөг. Манай өнгөрөөгийн нэрийг Kagami Taiga гэдэг. Taiga гэдэг нь угаасаа Tiger буюу бар гэсэн үг. Мань нөхөр дунд сургуулийн Америк төгсөж ирчгээд л ингээд томроод ийсэн байгаа юм. Үүнээс гадна өөр нэг анкет байдаг нь Kuroko Tetsuya буюу өнөө алдар Teiko дунд сургуулийн сагсан бөмбөгийн гайхамшигын бүрдэлтэй нэг үе. Магадгүй гайхамшигын бүрдлийн нэгч байж мэдхээр нөхөр байдаг. За ингээд л шинээр элсэгчдийг шалгахаар болно. Тэгээд бүгдийг нь хувцаа тайл гэсэн өнөө хэдэн бүр гайхаад л яах гээд байгаа юм болоо гэсэн Riko бүгдийнхээ биеийг хараад л хэн ямар биеийн чадамжтай вэ гэдгийг нэг нэгээр нь яг хэлээд байдаг. Учир нь түүний аав нь спортын тамирчны бэлтгэл хангагч. Riko багасаа л тамирчны биеийг харсаар байгаад тухайн тамирчны биеийн хүчний үзүүлэлтийг тоо болгож харж чаддаг чадвартай болсон байдаг. Харин тэгсэн Kagami-гийн биеийн хүчний үзүүлэлтийг хараад бүр шок болдог. Учир нь Kagami-гийн бие нь ахлах сургуулийн хүүхэд гэхээргүй өндөр үзүүлэлттэй байгаас гадна хязгаартаа хүрэх болоочгүй байдаг. Харин Kuroko энэ удаа ирээгүй юм байна гэд бэлтгэлээ эхлэх гэтэл Kuroko гинт гарч ирнэ. Яг үндэ Kuroko байгаагүй биш байсан ч гэсэн Riko болон бус нь түүний оршихуйг ерөөсөн анзаараагүй байдаг. Хоёрдугаар ангийнхан ч түүний нэрийг сонсоод л хурч ирснэ. Чи ч хэсэгхэн хугацаанд л Teiko'д ороод гарсан байлгүүдээ энэ төр гэсэн. Би тэмцээнд орж байсан гэхийг нь сонсоод бөөн шууган болно. Харин Kagami муухай царайлсан хിവэрээ гайхамшигын бүртлээ. Тэд одоо хий юм болоо гэж зогсож байдаг. Ингээд Kuroko-г цамцаа тайлахад түүний биеийн хүчний үзүүлэлтэн бүр хитрхий доор байхаас гадна баг хязгаартаа тулчихсан байдаг. Kagami гадна талбай дээр ганцаараа бэлтгэл хийгээд байж байхад нь гинэт Kuroko гарч ирдэг. Kagami түүнийг үгснээ гэж явааг асуугаад Америкээс ирснийхээ дараа Японы сагсан бөмбөгийн чадвар нь ямар сул байгаа гайхсан. Би энэ сакс тоглож хөгжилдөх гэж ирээгүй. Намайг зүгээр л бүх хүчээ гаргах хэмжээнд тоглохыг хүсэж байна. Гайхамшигын бүрдлийнхэн хүчтэй гэж би сонссон. Чи тэр багт байсан үсттэй. Би хүчтэй нөхдүүдийг үнэрлээд л мэддэг. Хүчтэй гаруудаас доглон үнэр гардаг. Гисэн ч чамаас юу ч үнэртэхгүй байна. Сул дороо бол сул дороо үнэр үнэртэх ёстой. Чамайг гайхамшигын бүрдлийнхэн чинь юу чаддгийг чинь харъя гэснээр Kuroko түүний юу чаддгийг нь хармаар байсан юм гээд тэр хоёр нэг эсрэг нэг үзэхээр болно. Даанч Kagami-гийн хэлснээр Kuroko-гийн чадвар нь бүр итгэхийн аргагүй муу байдаг. Kagami ч уурлаад л чи одоо тоглоод байгаа юм уу? Сүртэй дүр эсгэж гарч ирчгээд
Намайг арай ялан гэж бодсон юм шиг үстэй. Гэхдээ юу яриад байгаа юм? Чи илүү хүчтэй гэдэг нь анханасаа тодорхой байсан штэ гэж байдаг. Харин Кагами түүнийг заамдаж авснаа наадтай үзэхгээ юу? Гэхдээ чиний хэрэг хүчтэйг өөрийн биеэр шалгахыг хүссэн л гэж хэлдэг. Кагами ч түүнийг сулд оройж үнэр гарахааргүй суух юм байна. Надад суг гаруудыг сонирхох хүсэл байхгүй гэд орхиж явахынхаа өмнө түүнд сагсан бөмбөгөө орхих зөвлөгөө өгдөг. Чиний хэрэг хижээх чинь хамаагүй. Энэ ертөнцид авьяас гэдэг зүйл байдаг. Чам сагсан бөмбөгийн авьяас түүж алга. Гэхдээ би санал нийлэхгүй байна. Юутай ч би сагсан бөмбөг тайртай. Бас надад хүчтэй, сул дорой байх нь хамаагүй. Би чамаас өөр. Би бол сүүдэр гэж хэлдэг. Маргааш нь болоход нэг болон 2 дугаар ангийнх нь хоорондоо үзэхээр болно. Гэхдээ 2 дугаар ангийнх нь зүгээр нэг нөхдүүд биш байх нь тодорхой. Тэд дөнгөж 1 дугаар ангийнхан байж өнгөрсөн жил хагас шиг хүртэл явж чадсан байдаг. Бусд нь айгаад л барахгүй энэ төр гихтэн Кагами сул дорой байснаас хүчтэй байсан дээр гиснээр тоглолт эхэлнэ. Кагами бөмбөг авсан уу юу шууд л тохоод эхэлнэ. 2 дугаар ангийнхан 3 оноогоор ялагдаж байдаг. Ер нь бол 1 дугаар ангийнхнаас Кагами баг ганцаараа л тоглоод байдаг. Харин Куроко бөмбөг авах болгондоо булаалгаж нүдний болоо болж эхэлнэ. Кагами ч дотроо хөвтлээ уурлаад л том юм ярьдаг мөртлөө юу ч чаддаггүй нөхдүүдийг хамгийн ихээр үзэн яддаг болохоо хэлээд Митобегийн довтлогыг блоклно. Кагамиг давраад байгаа болохоор нь бөмбөггүй үед нь 2 хүн, харин бөмбөгтэй үед нь гуруулаа хааж 2 дугаар ангийнх нь онооны зөрөөг нуглаж чаддаг. 1 дугаар ангийн босод 3 нь одоо хангалттай, ёстой барахгүй юм байна гэд бууж өгөх гэж байхад нь одоо хангалттай гэж юу гэсэн үг юм хэмээн Кагамирээ заамдаад авна. Харин Куроко Кагамиг тайвшир гэснээ хойноос нь өвдөглөөд авна. Тэд нэг талбайд хамт тоглож байсан атал 2 дугаар ангийнх нь тоглолтыг харж байсан Рико хүртэл Куроког байсан эсхийг ч мартчихсан байдаг. Тоглолт дуусахад 3 минут үлдэж харин Куроко зүгээр л өөрлөн бөмбөг дамжуулахыг хүсдэг. Ингээд л яагаад ч бөмбөг ийш тийш нь зөв цагтаа, зөв газараа, зөв хүндээ очиод эхэлдэг. Тэд ч юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Харин яг үндэ Куроко өөрийн үл мэдэгдэх оршихуйгаа ашиглаад л бөмбөгийг хөрсөн даруйдаал дамжуулаад байсан байдаг. Түүний энэ чадварыг Misdirection буюу чиглэл өөрчлөх гэж нэрлэдэг. Куроко өөрөөсөө өөр босод зүйлсэд анхаарлыг чиглүүлж өөрийгөө анхаарлын төвөөс алга болгоод л байсан байгаа юм. Тэр бол Тейко дунд сургуулийн гайхамшигын бүрдлийн үл үзэгдэх 6 дахь гишүүн Куроко Тицуя. Онооны зөрүү арилж нэг болсон байх үед Куроко бөмбөг таслаж сул гарснаа алдаад наачин харин Кагами алдсан бөмбөгийг гүйцээснээр тэд сенпай нараа хожиж чаддаг. Тоглолтын дараа Кагами хоол идэх гээд гахаа шиг их идэх юм авч ирснээ ширээн дээр суух Куроког ч анзаардаггүй. Тэгснээ өөр ширээн дээр сууж үгүй бол хүмүүс биднийг найзууд гээд бодчихно штэ гэж энтер хөгийн гар. Кагами түнд бүргэрээсээ нэгийг өгөөд би суг гаруудад дургүй. Гэхдээ чамд нэгийг өгчхийг хэмээн нэг бүргэр өгдөг. Кагами Курокогоос тэр гайхамшигын бүрлийнхэн чинь тэгээд хэр хүчтэй юм. Би яг одоо нэгийг үзүүл ялах уу хэмээн асуухад шуудхан арч болно гэж хариулдаг. Гайхамшигын бүртлийн 5 бүгдээрээ өөр 5 ахлах сургуульд орсон. Юу ч боллоо гэсэн тэдний орсон сургуулиудаас нэг нь заавал дөрвөлнэ гэж хэлдэг. Харин Кагами инээд алдаад за бүр догтлчихлоо. Тэднийг чинь бүгдийг нь нийцс дараад Японы шилтгэн болгохыг гэсэнд боломжгүй гэж бодож байна. Чамд нөөс нь авьяас байгаа бол яг ойлгож олж байна. Гэхдээ одоогийн байгаагаараа бол чи тэдний шагаанд ч хүрэхгүй. Чи ганцаараа бол боломжгүй. Би ч гэсэн шийдсэн. Би бол сүүдэр. Гэхдээ сүүдэр гэрэл хорс байх тусам илүү тод болдог. Кагами гэдэг гэрэлний сүүдэр нь болж би чамайг Японы шилтгэн болгоно гэж хэлдэг. Маргааш нь Кагами Курокогийн хэлсэн гайхамшигын бүрдлийнхний талаар бодоод байж ядан ганцаараа тоглоод байж идэг. Ингээд тоглолтод ормоор байгаагаа багийн ахлагч Хьюгад хэлтэл багийн үндсэн тоглогч болж байж л тоглолтод орох хэрэгтэй болдгоо гэснээр Рико дээр ирэн үндсэн тоглогч болгож өгөхийг хүсдэг. Харин Рико түүний өмнө Курокож майдал ирээд эсэлтийн удас аваад явсан. Та хоёрт бол дуртай өгнө. Гэхдээ нэгдүгээр өдөр сургуулийн дээвэр дээр заавал ирэх шаардлагатай хэлдэг. Кагами сургуулийн коридороор явж байхдаа өмнөх жилийн сенпай нарынхаа зарлалын удсыг хараад байж байхад нь Курокож майдал гинтгийн хажуудан гараад ирсэн байдаг. Гайхамшигын бүрдлийн бусад гишүүд нь цөмөөрөө хүчрэхийг ахлах сургуулиудад орсон байхад ягаад үнийг шинэхэн байгуулагдсан сургуульд орсон юм болоо хэмээн гайхах асуудал алга болчихсон байдаг. Ингээд нэгдэх өдөрч болж Рико тэднийг бүгдийг нь дээвэр дээр хүлээгээ зогсож байдаг. Шалтгаан нь хэрвээ үнэхээр л чин сэтгэлээсээ Японы шилтгэн болохыг хүсэж байгаа бол яг одоо өөрийн нэр, анги болон зорилгоо маш тодорхой. Бүх сурагчид болон багш ажилчдын өмнө зарлахыг хүсдэг. Хэрвээ чадахгүй бол нүцгэн зогсож байгаад крашилдаг охиндоо сэтгэлээ ишлэх ёстой гэж хэлдэг. Өмнөх жилэн ч тэдний сенпай нар бас ингэж байсан юм билээ. Харин Кагами огтхон ч эргэлзэхгүйгээр өөрийгөө танилцуулаад гайхамшигын бүрдлийг ялж Японы шилтгэн болохоо хэлдэг. Кагамигийн дараа бусдан ч муу адил өөрсдийн зорилгоо танилцуулаад яг Куроког гарах гэж байтал захирлын дээвэр дээр гарч ирээд тэднийг зогсоождаг. Кагами дахиад л гахаа шиг их бүргэр аваад итгэхээ суудал мөн л Куроко аль эдийн нэр ч гэсэн сууж байдаг. Сургуулийн дээвэр дээрээс өөрийн зорилгоо хэлж чадсангүй. Тоглолтод гарахгүй бол яадаг юм блэ гэхтэн Кагами
Яагаад түүнийг бусад гайхамшигын бүрдлийнхний нэгэн найдлаар алдартай сургуульд ороогүй болохыг, мөн ямар шалтгаанаар сакс тоглоод байгаа эсхийг нь асуудаг. Куроког дунд сургуульд байхад нь тэдний багийн гол урайн ялах бол бүх зүйл байсан бөгөөд ялахын төлөө багийн ажиллагаа чухал биш. Харин гайхамшигын бүрдлийн хит давуу хүчээр ялдаг байсан. Тэд хэдий гайхалтай байсан ч гэлээ нэг л зүйл дутуу юм шиг Курокод санагдаж эхэлсэн байдаг. Кагами түүнээс "Тэгэхэр чи тэднийг өөрийн сагсан бөмбөрөөр ялахыг хүсчээ" гэхэд нь анхандаа тэгж бодож байсан гэхийг нь сонсон Кагами итгэж ядан нэрээ юу хэмээн асуухад одоо юунаас илүүтэйгээр дасгалжуулагч болон чиний үг миний анхаарлыг татсан. Яг одоо бол би хамгийн ихээр энэ баг болон чамайг Японы шилтгэн болохыг хүсэж байна гэхэд нь Кагами болгомоор байна биш. Японы шилтгэн болох болно гэж хэлдэг. Маргааш өглөө Кагамиг хичээлдээ ирэхэд хүүхдүүд цонхны өмнө бөөгнөрсөн байх бөгөөд очоод хартал сургуулийн талбай дээр маш томоор Японы шилтгэн болно гэд бичсэн байдаг. Өдрийн бэлтгэлийн цаг болоход манай хэд спортын сэтгүүл дээр Тейко дунд сургуулийн тухай гарсан байгааг харах бөгөөд дааш тэр үед нь сэтгүүлч наран Куроког мартсан болохоор ярьслага аваагүй байдаг. Яг энэ үед гаднаас Цүчидэ орж ирэн өөр сургуультай хийх бэлтгэлийн тоглолтод батлагдсан. Мөн дасгалжуулагч нь яагаад ч юм дэвхцэж аваад байсан гэж хэлдэг. Харин симпай нар нь хинч муугийн дохиодоо хэрвээ тэр дэвхцэж аваад байгаа бол бэлтгэлийн тоглолтод нилээд эвгүй сургуультай хийхэндээ гэж сандарч эхэлдэг. Яг энэ үед тэгэхээр энэ сэрэн байх нэ. Яалтчгүй шин сургууль. Гоё юм аа. Гисэр нэг шаргал үстэй нөхөр ирсэн байдаг. Харин тоглолтын бэлтгэл дээр Кагами Изукыг хуурж гараад шийдний доор ирснээ огцом эргээд үсэрч тогтдог. Үүнийг нь харсан үнэ шаргал үст дайжгүй юм гэсэн царай гаргаад зогсож байдаг. Манай бусад хэд маань чиний янзаараа гайхамшигын бүрдлийг ялчих юм шүү. Бараг тэд нараас илүү байхаа гэж зогсож байх ба тэдний бэлтгэлийн тоглолт хийнэ гэд байсан сургууль нь Кайжо ахлах сургууль байж таарна. Кайжо жил бүр энэ төр хаяд тогтмол шалгардаг улсын түвшний хүчирхэг ахлах сургууль байхаас гадна энэ жил гайхамшигын бүрдлийн Кисэриотог игнэндээ нэгтгсэн байдаг. Кагамич муухай ивэл царай гаргаад л баясаад эхлэн тэгсэн яг хажууд нь сэрний октод бараг бүгдээрээ игнээ зогсчихсон. Өнөө шаргал үстэй залуугийн гарын үсгийг нь авах гэж зогсож байдаг. Тэгээд харсан чинь өнөө шаргал үст чинь яг үнэндээ Кисэриото байлгүй яах вэ? Манай хэдиж өндөр царайлаг бас модель энэ арай хитэрнэ гэд хөөрхөн атаархаастай. Бэлтгэлийн тоглолт хийх баг нь Сэрэн гэж дуулаад Курокото уулзгаар ирсэн байдаг. Бид хоёр дунд сургуульд нилээ дотн найзууд байсан гэхэд нь Куроко зүгээр л найзууд байсан штэ энэ төр. Төрөний сэтгүүлд дурдсанаар бол Кисэриотон дунд сургуулийн 2 дугаар ангиасаа сакс тоглож эхлээд өөрийн биеийн хүч, инстинктээрээ Тейкогийн саксан бөмбөгийн багт элсэж бусад дөрөвтэйгөө харьцуулахад туршлага багч гэлээ төд бодлогын үндсэн гарааны тоглогч ботлоо өсөж дэвшсэн гэж бичсэн байдаг. Харин Кисэ өөрийгөө болохоор наадах чинь жаахан хэтрүүлэгтэй байна. Би бусад дөрвөөсөө хамгийн согон байсан. Тийм болохоор Куроко бид хоёрыг баг зэрэг шоолдог байсан гэхэд нь намайг шоолдоггүй байсан гэж энэ төр. Яг энэ үед түүнрөө Кагами бөмбөг шидэж удаан хугацааны дараах уулзалтанд чинь саад болж хуудаа. Гэхдээ арай мэдлчгээд л яваад өгөх гэж байгаа юм шийдтэй. Алив, надтай тоглол, царайлга гэж аавна. Харин Кисэ, гинитхэн үү? За. Дайжгүй тохолд үзүүлснээ чинь хариуд үзье л гэж хэлдэг. Ингээд гайхамшигын бүрдлийн Кисэриотагийн эсрэг Кагами Тайга. Кисэгийн чадвар нь өөрийн нүдээр харсан ямар чадварыг хуулбарлаж чаддаг. Ингээд түрүүний Кагамигийн тохолтыг хуулбарлаад манай хүнийг олон түмний нүдэн дээр нь самбартай палкад олгож өрхөн. Түүгээрч барахгүй биеийн хүч хурдаарч Кагамигаас илүү байдаг. Куроко Кисэг хараад хэдхэн сарын дотор төсөөллийг давхар хэмжээнд сайжирсан болохыг хэлдэг. Кисэг Кагамиг давж тогсныхоо дараа ийм амт юм бол мэдлчгээд л явах хангалтгүй. Манайд Куроког өгчих. Хоёулаа хамтдаа дахиад сакс тоглоцгоё. Би ч инхнээсээ Куроког хүндэлдэг. Ийм газар хайр навяасаа дэмий үрсэн төдий болно. Юу гэж бодож байна? Хэмээхэд Куроко илдгээр татгалцаад чам шиг биш байна. Анхнаасаа ялах нь бүх зүйл байсан бидтэй хэмээн асуухад тэр үеэс миний бодол өөрчлөгдсөн. Юунаас илүүтэйгээр Кагамид би амлалт өгсөн. Гайхамшигын бүрдлийг бүгдийг нь ялнаа гэж хэмээхэд даажгнахаа бол чам шиг биш байна гэсэн Кагами цаанаас ивэл иний дээрээ инээгээд тэгэхээр энэ гайхамшигын бүрдэл яах нэ? Яалтчгүй хүчтэй юм. Тэгээд ч болоогүй. Илүү хүчтэй дахиад дүр байгаа хэрэгөө хэмээн бодож амждаг. Тэгснэ юу вэ? Миний хэлэх гэж байсан үгийг битгий хэлээд бай Куроко гэж хэлдэг. Харин Куроко даажгнахтаа одоо ч муу гэдгээ хэлнэ. Ингээд Кайжото хийх бэлтгэлийн тоглолттой өдөр ирж манай идэж спортын сургууль цаанаа өөр юм аа гэсээр явж байх бөгөөд харин Кагами Кисэтэй тоглоно гэхээс байж чадна. Шүнжэнгөө Кисэг болгож өгөндөө гэсээр сурамж хийлгүүгээр хонсон байдаг. Курокоч Кагамиг жаахан хөөхтөө гэж шолоод л байдаг. Ингээд тэдний Кисэ өөрийн биеэр нь тосож авдаг. Харин Кагами түүнийг дуудсан ердөөсөө тоож байгаа ч сүлгүй шууд л Куроко төр гүгээд очдог. Курокоч Кисэд нүур өгөхгүй л яагаад идэг. Харин Кисэ Куроког ийм зүйл хэлэх хэмжээнд хүргэсэн. Чамд бол жаахан сонирхол байна. Өрсөлдий гэсэн болохоор ч шуудхан хэлчихье. Бүх хүчээрээ нухчин дарах болно гэж хэлдэг. Ингээд эднийг сургуулийн зааланд орж ирэх үед талбай нөгөө ахстан бэлтгэл хийж байдаг. Кайжогийн дасгалжуулагч нь өөрийгөө Такеучи хэмээн танилцуулаад Рико Карсна юу вэ? Чамайг менежер гэж одоод байсан штэ. Энтергээд бүр нэг үлдээ осны янзтай. Рико болохоор ахлах сургуулийн 2 дугаар анги буюу манайхаар бол 11 дугаар анги байхгүй юу?
Тэгснээ бүр болоогүй. Манайх өнөөдөр бүтэн талбайгаа ашиглахгүй. Хагас талбай дээрээ тоглоно. Бас илгээний тоглогчдороо тоглоно. Оноогоо 3 нь улуулчихв та. Энтэргээд битүү хийгээд наачна. Нэг ёсондоо тэднийг сэлгээний тоглогчдын дайтайл гэд хэлчихэж байгаа юм. Мэдээж ингэтлээ бас болсон болохоор Кагами Рико 2 дотроо бачуураастай. Тийм, кисээ дээр ирснээ. Хувцас сольж яах гэж байгаа юм. Чи бол манай өндөр түвшний тоглогч нараас хүртэл өөр түвшнийг чамаа гаргачих юм бол бэлтгэл гэж хэлэхэд хэцүү болчихно гэж хэлдэг. Кисээ манай хэд дээр ирснээ. Намаа гаргахгүй л бол хожгооргүй гэдгийг менежерд ойлгуулахгүй бол намаа гаргахгүй. Бас тэгээд намааг талбайд гаргахаар хэмжээнд биш бол гайхамшигын бүрдлийг ялах тухай бодоод ч хэрэггүй л гэж хэлдэг. Харин Куроко би халаалтаа ийгээд байж байгаарай. Бидэнд хүлээх цаг байхгүй гэж хэлдэг. За ингээд эцэст нь Сэрэн ахлах сургууль болно. Кайжи ахлах сургуулийн хоорондох бэлтгэлийн тоглолт эхэлнэ. Тэгсэн шүүгчин Куроког олж харахгүй. Тоглолт эхлэх гэж байна. Хурдхан 5 дахь хүнээ талбайд гаргаараа энтер. Шүүгчж гэлтгүй тоглогчдож муу адил өөдөөс нь хараа зогсож байсан мөртлөө бараг анзаараагүй байдаг. Кайжогийн менежер нь Куроког хараад ийм тоглогч гаргах гэж энтергээд стил басаастай. Харин тэгтэл Рико тэдний тоглогч нарын биеийн үзүүлэлтийг нь хараад манахаас хамаагүй юм. Аргагүй л усан хэмжээний баг юм да гэж сууж байдаг. Шүгэл дуугарч тоглолт эхлэхэд Кайжо бөмбөг авдаг. Тэдний ахлагч Касамацу нь холбогч байхгүй юу? За ямар ч ихний оног авцгаая гэхийн зургүй Куроко хаанаас ч юм гарч ирнэ бөмбөгийг нь тасалдаг. Ингээд Кагами руу нэгээр хайж тогтоол шийдний колцоог нь хуглаад наачна. Кагами ч өөрөөрөө бахархсан царайтай. Ингээд яалтаж байхгүйгээр бүтэн талбайг ашиглахаас өөр аргагүй болно. Кисэж инээд алдаал яалтчгүй болгож тавилаа шүү. Дасгалжуулагчийн ийм царай гаргаж байгааг нь анх удаа л харлаа гэж зогсож байдаг. Тэгээд мэдээж кисэгч муу адил гараанд гаргана. Түүнийг талбайд гаргахтал авраа мэдрэгдэж эхэлнэ. Мэдээж Рикогийн нүдээрч тэр яалтчгүй мангас гэхээр биеийн үзүүлэлттэй байдаг. Кисэг талбайд гарсан даруйд л сургуулийн нөхдүүд нь шаваад эхэлнэ. Кисэж гараа далаагаал ихэлсэн Касамацу өшгөлж унгааснаа нөхцөл байдал юу болоод байгааг ойлгож байна уу кисэ. Тэр 10 дугаарт одоо юу юм бэ хэмээн асуудаг. 10 дугаараа түүнийг Кагами гэдэг. Түүнээс илүү таны бөмбөгийг тасалсан 11 дугаарт. Тэр бол миний дунд сургуулийн багийн анд. Гайхалтай байгаа үсттэй. Тэ гэсэн илэгдэж авснаа. Ямар ч тийм хэмжээний мэдчилгээ авчгаад хариуг нь сайтар барихгүй болохгүй л гэж хэлдэг. Ингээд Кайжогийн товтлох ээлж болж кисэ саяны Кагамигийн тоглолтоос хавилах хүчтэйгээр тогтдог. Харин тэгсэн Касамацу чамаг хугалгээ эвдтэй гэд гүйж ирээд дахиад өшгөлөд унгаачгана. Кагамич гайхаад л байж байсан кисэ ирснэ. Би охтуудад зөөлн ханддагч. Талбай дээр хариу барьж байгаагүй удаа надад байхгүй л гэж хэлдэг. Кагамич болж байна гэснээр тоглолт үргэлжлэнэ. Курокоч дамжуулаад Кагамич тохоод л эсрэг баг нь тэр дор нь хариуг нь барьж тоглолтын хэмнэл итгэхийн арга урдны хэмнэлээр өрнөж эхэлнэ. Кагами товтлогоог эхлүүлээд хоошо уналттай шидэлт хийсэн. Кисэ шидэлтийг нь хааж зөрүүлээд өөрт нь яг тэр аргаар нь гэхдээ илүү сайнаар хариуг нь барина. Буцаас өрөг товтлогоо эхлэхэд Куроко тоглолтын хэмнэлийг хүндэдэж байгаа болохоор тайм аут авахыг хүсдэг. Муу адил хэд шатсан Кагамиг тайвшруулах зорилготой. Яагаад гэхээр Кагами хичнээн сайн товтлогоо хийсэн ч кисэ түүнийг нь илүү хүчээр хариуг нь барих болно. Энэ янзаараа гүйцэтгэх болно гэхийн зургүй Сэрнээс тайм аут захиална. Талбай дээр гараа 5 минут л болсон гэхэд итгэхийн аргагүй ядарсан байдаг. Харин эсрэг талд Кайжогийн дасгалжуулагч хуурай агсам тавьж байдаг. Кагамиг чи аргалж байгаа болохоор яаж игээд болж байгаач тэр 11 дугаартай өвлөг зөгдөг нөхөр яг юу вэ хэмээхэд кисэ түүнд хандаж зүгээр дээ. Одоо нөх удахгүй тэнцвэр алдагдах болно гэж хэлдэг. Харин нөгөө талд кисэг яаж аргалах талаар Кагами дээр нэмэх нэг очих хэрэгтэй хэмээхэд Кагами тиймч дуртай байдаггүй. Харин Куроко зүгээрээ тэдэн сул тал байгаа. Гэхдээ тэрнээс өмнө миний чадварын нөлөө багасж байгаа гэж хэлдэг. Тийм, Курокогийн misdirection угаасаа илэв шидчих зүйл биш. Зүгээр л өөрөөсөө өөр зүйлд анхаарлыг төвлөрүүлдэг л гэсэн үг. Тэгээд ч энэхүү чадвараа ашиглавал ашиглахын хэрээр илүү анзаарагдангуй болж энэхүү нөлөөнд 40 минутаас хойш үргэлжлэхгүй болохоор Куроко энгийн тоглогчоос ч сул дорой нэгэн болно гэсэн үг. Үүнийг нь Рико сонсоод яагаад эртхэн хилээгүүд нь уурлаж Куроког боож агаад тайм аутын хугацаанд дуусчихна. Ямар ч хамгаалалттай бүсийн хамгаалтын тактикаар сольж кисэ дээр нэмэлт хамгаалт очих тактикаар тоглохоор олно. Кисэ төвлөрч хамгаалж байгаа болохоор кисэ бөмбөгөө Касамацу руу дамжуулж 3 он аавна. Харин Сэрний сөрөг товтлогоо эхлэхэд Кагами Куроко руу дамжуулсан таслагдаж дахиад л 2 он алдна. Курокогийн нөлөө багасаад ирсэн болохоор Кайжогийн тоглогч нар хараад эхэлсэн байдаг. Сэрэн дахин товтолж Кагами бөмбөгийг аван цацтал мөн л кисэ таалгана. Харин үүний дараа кисэ Кагами тандаж одоо ингэж бууж өгснөн дээр чи гайхамшигын бүрдлийг ялтал 100 жилээр эрт байна. Үүнээс цааш онооны зөрүү ихсгээс багасахгүй. Мэдээж тактик болон байрлал чухалж гэлээ. Сагсан бөмбөгт бол бүрэлдэхүүн чухал. Танаа болон манай багийн ялгаа хитрхи хол. Цорын ганц ялгаа гаргах хүн нь чи байсан ч юу чаддаг ч бараг тодорхой болчихлоо. Потенциалыг чинь хүлээн зөвшөөрсөн ч гэлээ. Чи надаас хол дутуу. Чи ямар ч арга хэрэгэлсэн байлаа гэсэн би нэг хараад л хэд нуглаад л хайрууг нь барина. Чи яаж ч зүтгэсэн намайг хизээж ялахгүй. Яах вэ? Бодит амьдрал угаасаа хатууштай л гэж байдаг. Харин Кагами аимшигын ивэл инээ дээрээ инээснэ. Уучлаарай. Инээд хүрээд байрч чадсангүй.
Ийм үг сонсохгүй удсан байна. Би Америкт байхад ингэж хэлүүлэх нь ингээл зүйл байсан. Наадхыг чинь сонсоод баярлцглаа байна. Хүчтэй өрсөлдөгч байхгүй бол амьдрал утгагүй. Би чамайг ялахгүй байсан ч зүгээр. Одоо л бүх зүйл эхэлж байна. Чиний ачаар сул талыг чинь мэдчихлээ. Харуулж чадан гинэ. Тэгвэл харж чадахгүй бол яах юм? Угаасаа байгаа ч анзаарагддаггүй болохоор хуулбарлая гэсэн ч чадахгүй. Хэдий чиний биеийн хүч чинь гайхалтай байлаа гэд чи хизээж түн шиг үл үзэгдэгч болж чадахгүй. Нэг үгээр бол энэ чиний сул тал бидтэй гэснээ ивэл инээ дээр инээж эхэлдэг. Харин гисээ тэгээд яалтчгүй Курокогийн тоглох хэм маягийг хуулбарлаж чадахгүй. Тэглээгээд юу өөрчлөгдөх юм хэмээн асуудаг. Харин Кагами 2 дугаар үед харуулъя гэж хэлдэг. Кайжогийн дасгалжуулагч бухимдаастай 2 дугаар үе эхэлж аль баг нь ээлжлэн оноо авсаар л байлаа. Ингээд Кагами дээр бөмбөг ирэхэд Кисэ түүнийг хааж Кагами талбайн төв рүү бөмбөгийг залаад Куроко руу дамжуулж Куроко буцан Кагами руу хайснаар оноо авч чаддаг. Дараагийн довтлогоо Куроко Кагами руу биш Хьюго руу хаяж 3 оноо авч чадна. Хьюгач 3 оноо авснаа харсан уу? 1-р ангийнхаа гэдэл кул поз аваад шилийн янзлсан хинч түүнийг тоохгүй байдаг. Кагамигийн хилээд байсан Кисэгийн сул тал гэдэг нь тактикийн өөрчлөлт байсан байгаа юм. Өмнө нь Куроко Кагами руу дамжуулж Кагами Кисэтэй нэг эсрэг нэг довтолж төгсгөлийг хийдэг байсан бол энэ удаа довтлогооны сонголтоо олон болгож өөр бусад руугаа дамжуулаад байгаа л гэсэн үг юм. Кисэ муухай царайлаа зогсож байсан Куроко түүн дээр ирээд чи бол хүчтэй. Би байтугай Кагами ч өөрийг чинь дийлээгүй. Гэхдээ бид хамтдаа бол чамайг зогсоож чаднаа гэж хэлдэг. Харин үүнийг сонсон Кисэ яалтчгүй чи өөрчлөгдөжээ. Дунд сургуульд байхдаа бид ингэж тоглодоггүй байсан. Гэсэн ч та нар намайг зогсоож чадахгүй хэмээн довтлох гэтэл энэ удаа Кисэ Кагами биш Куроко хааж байдаг. Кисэ түүнийг юу сэтэд байгааг нь гайхаж чи намайг зогсоож чадахгүй гээд өнгөрөхт нь Кагами түүнийг нөхөж харин Куроко хойноос нь бөмбөгийг нь таслана. Ингээд довтлогоо амжилттай болж Кисэ дахин бөмбөг ирнэ. Харин энэ удаа Кисэ нэг аргандаа 2 орохгүйгээд 3-аас шидэх гэхэд нь Кагами Куроког давж үсрэн хаалт гэж сөрөг довтлогоонд орох гэтэл Кисэ Куроког санаандгүйгээр цохиод унгачхна. Ингээд Куроко талбайд гарах боломжгүй болсноор довтлогоог 2 дугаар ангийн Изүки болон Хьюгагийн хослолоор явахаар болно. Харин Кагами хамгаалтан дээр Кисэг оноо авахыг аль чадгаараа зогсоох хэрэгтэй болно. Мэдээж Кагами өвчин зөрүүдлээд эхлэхэд нь Хьюга айдуухнаар зүгээр гэж хэлээд байна тэн нэг минь. Ёстой нэрээ. 1-р ангийнх нь яагаад симпай нараа хүндэлдэг байна гэж хэлдэг. Хьюго бол Сэрний шидэгч нь тэр тусмаа ийм дарамттай үед тэрээр клач байдлан гарч ирдэг. Ер нь бол шидэлтэй алдаад байдаггүй л гэсэн үг. Ингээд л хитрхи хүчээр содох гэсэн тактикнаас жинхэнэ сагсан бөмбөгний тактик руу орж Когоно хаалт тавьж Изүки дамжуулна. Ингийн үедээ сайхан сэтгэлтэй. Гэхдээ жинхэнэ төрхөн гарахаараа мундаг. Бас аймаар дарамтд шидэгч багийн ахлагч Хьюго 3 оноо авна. Ямар ч үед үргэлж 50 байдлаа үл алдах Изүки шүн. Ажилдаа тунч хариуцлагатай. Гэхдээ хинч түүний хоолойг сонсож байгаагүй. Митобе, Риноsuke юуг ч чаддаг ч гэсэн бас юуг ч чаддаггүй. Ноён хинч биш, Когоне Шинжи. Үзэгдэл солигдоход гайхамшигын бүрдлийн бас нэг гишүүн тэдний бэлтгэлийн тоглолтыг үзэх гээд дугуйд иргэн дээр суудсан багийн өөр нэг гишүүнээрээ чирүүлээд явж байдаг. Тоглолтож үргэлжилсээр 1-р хагас дуусахад 1 минут л үлдсэн байлаа. Ингээд 3-р үеч дуусаж 4-р үе эхлэж байлаа. Хьюгагийн төвлөрч багасаад эхэлж тэд 6 оноогоор хоцорж байдаг. Харин энэ үед бага ожигдож явааг сонсон Куроко сандалнаас босож тоглолтод оруулж өгөхийг гуйдаг. Ингээд манай гол дүр маань талбайд гарч ирснээр Сэрийн дахин 100% хүчээрээ довтолж эхэлнэ. Мэдээж дарамтд шийдэгч Хьюга 3 оноо авснаар тэд эцэст нь 4 минут 30 секунд үлдсэн байхад оноог тэнцвүүлж чаддаг. Кисэгээс эхлээд бүгд л гайхацгааж байлаа. Харин энэ үед Кисэ эцэст нь тэдний хүлээн зөвшөөрсөн айтаа инээд алдаад Касамацу түүн рүү дамжуулж Курокоч түүний бөмбөгийг нь тасалж чаддаггүй. Ингээд яг л 1-р үетэй адилаар тоглолтын хэмнэл дахин өсөж оноо авахын төлөөх тулаан дахин ширүүсэж эхэлнэ. Куроко дамжуулсаар л Хьюга шидсээр л ингээд 20 секунд үлдсэн байхад Сэр нь оноог дахин тэнцвүүлв. Кайжогийн довтлогоо. Харин энэ үед Куроко машингийн бас Кисэд хуулбарлуулахгүй байх өөр нэг арга байгааг Кагамид хэлдэг. Касамацу довтолж харин Кагами хаалт хийж сөрөг довтлогоонд ороход Кисэ тэдний өмнө гарч ирнэ. Харин Кагами Курокод бөмбөг өгч Куроко цагирглуу яг л шидэж байгаа юм шигээр Кагами руу нэгээр хаяхад Кисэ Кагамиг хаагаар үсрэнэ. Харин тэд зэрэг үсэрсэн байхад Кагами бараг агаар дээр тогтож байлаа. Ингээд Кисэ дахин түүнийг хуулбарлан гэсэн зөвлөгөө болохоор Кагами төгсгөлийг яг л шүгэл дуурахтаа зэрэгцэн бөмбөгийг оруулснаар тоглолт дуусна. 198-ийн харьцаатаагаар Сэр нь ялдаг. Улсын төвчний баг бас болоогүй гайхамшигын бүрдлийг ялж чаддаг. Кисэ өөрийгөө ялагдсанд итгэж чадна. Өөрийн нэрэхгүй нэлэмсэн урсаад байдаг. Касамацу түүнийг өшгөлдгөөрөө өшглээж уйлгын оронд дараа өшөө авах тухай бодохыг сануулдаг. Харин Кайжогийн дасгалжуулагч бүр боож өгөх гэж байдаг. Эсвэргээрээ Рико жаргалтай нарахгүй инээж байлаа. Ингээд дараагийн удаа Интер хайд хүч үзгээ амлаад явцгаахаар болно. Кисэг нүрээ угаагаа зогсож байтал түрүүний ногоон толгойтой нөхөр ирээд өнөөдрийн зурхаа дээр чамайг туйлын назгүй байна гэж зөвгөнсөн байсан. Арай ч ялагдсан чинээ сансангүй гэж хэлдэг. Кисэ түүнийг харахаар ирсэн хэрэггүй хэмээн асуухад сармагчин ч хүртэл тогтчож чадна. Хөв тавилан чиний талд байгаагүйд гайх зүйл алгадаа хэмээн хэлдэг. Харин Кисэ
Дунд сургуулиас хойш уулзаагүй биз дээ. Гиснээс оноо авч л ивэл тохноо шиднүү ялгаа байхгүй зү хэмээхэд тийм болохоор л чи бүтэхгүй байгаа юм. Ойрхоноос бол орхон тодорхой. Шидэлт гэдэг холоос оруулж ижил үнцэнтэй байдаг юм. Хинч чамд чадах бүхний хийсэн бол үлдсэнийг нь бурхан даатах гэж хэлж байгаагүй юм уу? Хичээл зүтгэлийг хувь тавилан үнэлдэг. Тэгж байж л хувь тавилан чамайг харж үздэг юм. Би үргэлж өөрийн чадах бүхнээ хийдэг. Мөн охоо сайн зурхайн аз дагуулдаг зүйлийг би үргэлж бидээ авч явдаг юм. Өнөөдөр их бол бах мэлхийн тоглоом. Тийм болохоор би шидэлтийг хизээж алддаггүй л гэж байдаг. Энэ залуу бол гайхамшигын бүртлийн number 1 шидэгч Мидорима Шинтаро билээ. Мөн тэрээр кисээ тандаж би Курокогийн тоглохын маягийг хүлээн зөвшөөрдөг. Бас хүндэлдэг. Гэхдээ Сэрийн гэсэн хэний ч мэдэхгүй сургуульд орсныг нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Мөн бидний бүсэд болохоор урьдчилсан шатанд хоорондоо таарна. Үннийг хэлэхэд тэдний талаар яриад ч хэрэггүй. Гэхдээ төрүүлээ дуучлал гоочхын. Бид Сэрэнд ялагдах тавилангүй. Өшөө авах талаар мартсан чинь дээрдэ гэж хэлдэг. Сэрнийг бид хожчих болохоор Интер хайд манайхтай таархан дээл гээд байгаа байхгүй юу? Үзэгдэл солигдоход Куроког имлэгт үзүүлэхэд азар хөнгөн мэрцсэн байдаг. Ингэж л манай хэд эцэст нь жинхнээсээ баярлаж явж мэдхээр болоод мөнгөө цуглуулсан чинь 25 йен өгдөг. Тэгээд хүсвч хэсгийн найдлаар гутарсан намтад гэрийн зүг явах гэж байтал хажуугаар нь үнгүй стейк гэсэн бичгтэй машин явж өнгөрөхийг Рико анзаарч тэднийг дагуулна стейкний газар бөөнөөр орж ирнэ. Даанч нөгөө газар нь бүхэл бүтэн 4 кг ахыг 30 минутанд идэж чадвал үнгүү гэсэн нөхцөлтэй байдаг. Куроко махнаас баг зэрэг ам хөрвөөгүй юу бууж өгч. Бусд нь махаар бөөлжтлээ идээд талын талыг нь ч идэж чадаагүй байдаг. Зарим нь баг өгчихсэн байдаг. Тэгсэн Кагами аль хэдийн өөрийнхөө стейкийг идэж дуусгаснаа. Идэхгүй бол надад өгчөөж энтер. Бүр болоогүй бүгдийнх нь стейкийг ганцаараа идэж эхэлдэг. Куроког стейкний газараас гараад ирсэн гадаан кисээ түүнийг хүлээгээ сууж байх бөгөөд ярих юм байна л гэж байдаг. Харин Кагами бүх махыг идсэн болохоор манай хэд мөнгө төлөх шаардлагагүй болж мөн л стейкний газараас гараад ирсэн стейкний газрын эзэн дахиж ирээд үзээрэй гэд бараг хөөгöd гаргана. Тэгээд Куроког байхгүй болохоор нь хайхаар явцгаадаг. Кисээ Мидоримото таарсан болохоо хэлээд түүний зүүн гарыг басах хэрэггүйг сануулдаг. Мөн үүнээс гадна дунд сургуулиудын авраг болсны дараа яагаад гинтхэн алга болсон талаар асуудаг. Харин Куроко үнийг хэлэхэд өөрөө ч сайн мэдэхгүй байна. Тэр үед яагаад ч юм бидэнд нэг зүйл дутагдаж байсан юм шиг санагцсан гэж хэлэхэд кисээ түүнд спортод хамгийн чухал нь хожих биш хэрэггүй. Түүнээс илүү чухал зүйл гэж байхгүй үстэй хэмээн асуудаг. Харин Куроко одоо ч гэсэн хариултыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч тач тэр үед би сагсан бөмбөгийг үзэн ядсан. Анх үнэхээр дуртай болохоор тоглож эхэлсэн ч гэлээ. Тийм болохоор л Кагамитай анх таарах үед үнэхээр гайхалтай юм а гэж бодсон. Сэтгэлийнхээ гүнээс сагсан дурлаж, заримдаа жаахан аймар, бас өөдгөө юм шиг боловч бүгд сагсан бөмбөгт хин хүнээс илүү хайртай болохоор гэж бодож байна гэж хэлдэг. Харин кисээ үнэхээр ойлгох юм алга. Ямар тааж хэрвээ чиний сагсан дурлах шалтгаан чинь Кагами бол ирээдүйд та хоёрын зам салхал болно гэж хэлдэг. Харин энэ яриаг нь Кагами сонсоо зогсож байдаг. Кисээ үргэлжлүүлнэ. Бусад дөрвийн надаас ялгарх хамгийн том ялгаа нь зөвхөн биеийн хүч биш. Өөр хиндэж надад ч байхгүй авьяас тэдэнд байгаа болохоор юм. Өнөөдрийн тэмцээнээр би нэг зүйлийг ойлгосон. Тэр одоо ч бүрэн хөгжиж амжаагүй байгаа. Мөн гайхамшигын бүрдэлтэй адил онцгой чадварыг өөртөө агуулж байгаа. Одоо бол тэр зүгээр л хүчтэй хүмүүстэй хаа хамаагүй тоглож баясдаг түүхий хийвэрэ байгаа. Гэхдээ хизээ нэгэн цагт гайхамшигын бүрдэлтэй энэ зэрэгцээд ирэхийн цагт багасаа тис өөр нэгэн болж хувирна. Тэр үед Кагами одоогийнхоос өөрчлөгдөхгүй гэж бодож байна уу? Хэмээн асуухад Кагами гинтгэн гарч ирээд яагаад Куроког булгаалсан болохыг асуудаг. Харин кисээ жаахан ярилцсан дүүдэд юу нь болохгүйг асуухад Куроког олж ирэх хүртэл хинч гэртээ харж болохгүй гэж дасгалжуулагч хэлсэн гэж хэлдэг. Яг энэ үед тэдний хажуу шийдэн тоглож байсан хідэн дунд сургуулийн хүүхдүүдийг хагалах ангийн хідэн нөхдүүд ирээд буйлидэж эхэлдэг. Тэд хэн энэ шийдэн дээр тоглох вэ гэдгийг сакс тоглож шийдий гэснээ булхайцаад эхэлдэг. Харин Куроко аль хэдийн тэдэн дээр ирчихсэн. Ингэж тоглож болохгүй энэ төр гихт нь за тэгвэл саксаар л шийдий энэ төр гээд томрохт нь Кагами кисээ хоёр ирснээ 3 эсрэг 5 тоглосон ч болно гэд тэднийг жинхнээсээ болгож тавьдаг. Кагами ч уурлаад л юу бодож байсан юм. Тэр чигээрээ зодон болсон бол дийлэх байсан юм уу хэмээн асуухад үгүй зодоолох байсан. Энийг хараач гэснээр булчингаа харуулж идэр. Кисээ Курокотой хамт сакс тоглосондоо үнэхээр баяртай байх бөгөөд дараагийн удаа өшөөгөө авах болохоор урьдчилсан шатанд битгий асгачгаараа да хэмээгээд яваад өгнө. Харин Куроко Кагамигаас саяны ярианы тухай юу гэж бодож байгааг асуухад хизээ нэгэн цаг салах тухай ярьж байгаа бол тийм зүйл болохгүй. Гайхамшигын бүрдлийг ганцаараа ялж чадахгүй гэж хэлсэн чи биздээ. Үргэлж гэрлийн хажууд байдаг. Энэ чиний сагсан бөмбөг эзтэй гэж хэлдэг. Ингээд Рико Куроког болгож тавьснаар гэртээ харьцаагаар болно. Маргааш нь Кагами өмнөх өдрийнхөө үйл явдлыг зөвлөд яг шийдэн тоглоо гэтэл багшийнхаа толгойг алгадаад авсан байдаг. Харин Куроког багш нь огтхон ч анзаараагүй байдаг.
Ер нь тэр хоёр ч гэлтгүй. Бус нь бүгд үүргэлээстэй байгаагаас нь тэд бүгд айхтар ядарсан байгааг харж олно. Үүнийг анзаарсан Рико биеийн хүчний бэлтгэл хийх хэрэгтэй юм байна гэж шийдээд 1-р ангийнхныг дуудаж талх худалдаж авахар явуулдаг. Мэдээж мөнгийг нь симфонаар нь төлж байгаа. Хэрвээ талх авчирч чадахгүй бол биеийн хүчний бэлтгэлийг нь 3 дахин өндрүүлнэ гэж сүртүүлдэг. Тэдэж талх авахд юухан байх вэ гэд очтол манай автобус нь чихтгэхтэй адил талх авах гээд бүр халаан болж байдаг. Тэр талх нь сар бүрийн 27 цөөн тоогоор гардаг. Нилээд амттаал юм шиг байгаа. Итүгний бэрхшгүй юм уу хаашаа. Ингээд тэдний нэг нь шууд дайраад орсон нисээд гараад ирдیں۔ Тэгээд харсан чинь хүндийн өргөлтийнх нь регбигийн тамирчид, суумочд гээд аймаар нөхдүүд байдаг. Кагами орсон ч юу ч бололгүй шийдүүлдэг. Бүр Фукутаг шидэж оруулснаа дээрэн гიშгээд сөрфинг хийгээд ч нэмэр болдоггүй. Тэгсэн Куроко аль хэдийн талх авчихсан байдаг. Куроко зүгээр л тэдний дунд ороод урсгалын дагуу явж байтал нэг мэтгэд хамгийн урдан гараад ирсэн байдаг. Ингээд симпайнаар нь тэднийг төрүүлж итгэхийг санал болгож өнөөх нь үнэхээр л амттай байдаг. За тэр ч яах вэ? Японы ахлах сургуулиудын хооронд нэг жилд 2 том тэмцээн болдог. Эхнийх нь зуны Интер Хай, нөгөөх нь өвлийн Winter Cup. Одоо тэдний орохыг зорж байгаа тэмцээн нь Интер Хай. Гэхдээ Токиогийн бүх дунд сургуулиудыг нийт ASD хүртэл 4 хэсэгт хуваарлаж, хэсэг бүрээс шалгарсан нь ердөө 4 баг л хасагдах шатнд шалгарч, тэднээс эхний 3 нь л дөнгөж сая Интер Хайд орох хэрэг авах юм. Тэгэхээр Токиогийн нийт 300 багаас 3 нь гэхээр Интер Хайд орох магадлал ердөө 1%. Өнгөрсөн жилдээ Интер Хайд ороход ердөө 1 л алхам дутсан байдаг. Харин Интер Хайд шалгарахад тэдний хамгийн том өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн Японы топ 8-д орсон Шутоку. Тэгээд ч болоогүй энэ жил тэд гайхамшигын бүрдлийн нэг болох Мидороймо Шинтаруг игнэндээ нэгтгэсэн байдаг. Кагами Курокогоос Мидороймогийн талаар асуухад хиллээгээд итгэхийн аргагүй. Кисэгийн хэлснээр бусад дөрвөн шаал өр төвшнийг хэрвээ тэд илүү сайжирцгаасан гэвэл төсөөлөх нь аргагүй хүчтэй гэж хэлдэг. Тэднийг инхүү ярилцаад байж байгаа хооронд Рико өрсөлдөгч багийн тоглолтыг харахаар яваад буцаж ирдэг. Гэхдээ нилээд ууртай байдаг. Учир нь тэдний дараагийн өрсөлдөгч нь Папа Байшики гээд 2 м өндөр Синагалийн лиганер тоглогчтой болсон байдаг. Кагами зүгээр л өндөр юм шүү гэдэл томорч өгнө. Харин манай хэд нэрэн дуудахад төвхтэй болохоор ямар нэг нэр өгье гэж байснаа Куроко түүнд аав гэдэг нэр өгдөг. Ахлах сургуулийн хүүхэд мөртлөө 2 м өндөртэй болохоор хаагч хэцүү, хамгаалагч хэцүү өрсөлдөгчтэй хүчээ үзэхэр болно. Ингээд 5 дугаар сарын 16 хүртэл бэлтгэлээ хийж, тактика ярилцаж нэг л мэтгэд 16 болсон байлаа. Ингээд манай хэд бэлтгэлээ хийгээд байж байсан хаалганаас өндөр гар ороод ирдэг. Тэгээд ч болоогүй. Тэдний багийн ахлагч Хьюгагаас та хэд Кайжиг хоцсон гэж үнэн үү хэмээн асуухад тийм ээ. Гэхдээ бэлтгэлийн тоглолт байсан гэсэнд юу вэ? Гайхамшигын бүрдэл чинь сүртэй гарууд биш юм биш үү энэ гээд бүр гайхамшигын бүрдэл ялагчсан юм уу? Ур муугарчлаа. Тэднийг ялах гэж намайг авч ирсэн байдаг. Сүйдтэй гарууд биш юм байх та гэд донгосч өгнө. Тэгснээ Куроког харалгүй мөргснөө хоёр гараараа өргөөд ийм жаахан хүүхэд энд байж болохгүй гиш. Тэгснээ тоглогч гэдгийг мэдээд ийм хүүхдэд ялагчсан хэрэггүй гэснээ цааш яваад өгнө. Манай эдэж инээдээ барьж чадахгүй дор бүрний хөхөрцгөөж байдаг. Харин Куроко үннийг хэлэхэд дургу үрчглээл гэж байдаг. Ингээд Шинкё ахлах сургуулийн эсрэг Сэрийн ахлах сургуулийн тоглолт албаасаар эхэлнэ. Шүгэл дуугарч бөмбөгөнд үсрэхэд Аав Кагамигаас илүү өндөр тусарч байдаг. Аав бөмбөг авсан дэрвдаа шууд л шидэл хийхэд Кагами басаад байгаарэ гэд үсэрсэн хурц чадалгүй 2 оноо алдаж буцан сөрөг довтлогоо хийж Хьюго 3-аас шидэхэд зовх юмгүй үсрээд тааждаг. Харин Шинкёгийн багийн ахлагч нь Хьюгаг өдөөд л байдаг. Гадаадын тоглогч авсан шудраг бус гээд бусад сургуулиуд уйлагнаад байдаг. Бид нар дүрм зөрчөөгүй. Түн рүү бөмбөг дамжуулахад л оноо ихсээд л байдгаа гэхэд байж боломгүй нөхөр гэвэл манад ч гэсэн байгаа гэж хэлдэг. Аавын шийдэлтэй хувь унаад эхэлдэг. Яагаад гэхээр Кагами түүнд ерөөсөө шийдэх цай өгөхгүй хаагаад эхэлдэг. Учир нь Шинкёто хийх тоглолтын өмнө Кагами Митобитэй хамгаалтын бэлтгэл хийсэн байдаг. Би чамд 2 зүйлийг амлацгаая. Нэгдүгээрт тоглолт дуусахаас өмнө би чиний шийдлийг хаах болно. Тэнэгтгөө бол хүүхэд тоглолтог багт хожигдно гэж байхгүй. Харин хоёрдугаарт хүүхдийг басах хэрэггүй. Тэгж дуутгаа болчихгүй юу? Аавч юу болоод байгааг огтхон ч ойлгохоо болоод эхэлнэ. Учир нь Куроко энд тэндээс гарч ирээд бөмбөгийг нь таслаад нэг бол дамжуулаад эхэлдэг. Хүүхдээрээ дуудуулсан болохоор бас хөөрхөн уурлаастай. Нэгдүгээр үе дуусахад Сэрийн ил таваа очоод эхэлсэн байдаг ч Курокогийн нөлөө багасчих болохоор түр хугацаанд суулгахаар болдог. Ингээд л Кагами аавыг авахар болдог. Эхлээд Кагами аавыг яаж чаддаггүй ч үсрэх тусам илүү өндөр өсөрч байдаг. Харин Куроко Кисэгийн хэлсэн Кагами нэг л өдөр гайхамшигын бүрдэлтэй энд тэнцүү болно. Харин тэр үедээ үнэхээр өөрчлөгдөхгүй гэж бодож байна уу? Гэх үгийг нь бодоод сууж идэг. Нэг л мэтгэд 4-р үе болж сүүлийн 5 минут үлдсэн байхад Куроко гараанд гарч бужигнуулж өгнө. Харин Кагами эцэст нь аавын шидэлтийг хааж 67-79 харьцаатайгаар ил таваа хожиж чаддаг. Харин Мидороймо тэдний тоглолтыг дээрээс нь хараа зогсож байдаг. Дараагийн тоглолт Жицүүзэн ахлах сургуулийг Куроког бүтэн суулгасан ч 118-51 харьцаатай. 3 дугаар тоглолт өнгөрсөн жилийн Японы топ 16 Кинга ахлах сургуулийг
71-94 харьцаатай гайхмар хөнгөхнөр хожиж байлаа. Ингээд дөрөв дэх тоглолт болоход гудамжин тоглоод Кисэ Кагами нараар 5-3 тоглоод арчуулсан хэдийн баг байж таардаг. Тийдэж Сэрн өнгөрсөн жил хасагдах шат хүртэл явсан гэсэн шин сургууль өнгөрсөн жил аз таарсан байлгүйгээд том имээрээд орж ирснээ Кагами Куроко хоёрыг хараад шээс алддаг. 108-41-ийн харьцаатаагаар арчиж хасагдах шатны өмнө ирж чаддаг. Манай 1-р ангийнхан ч хөөрөөл энэ маягаар хасагдах шатанд орчих юм шүү гэсэнд симпай нар гинэн байна да. Сүүлийн 10 жил тасралтгүй хасагдах шатанд Токиогийн 3 сургууль дандаа адилхан байсан. Дорн зүгийн хаан Шутоку, өөрөн зүгийн хаан Синшинкан, умардын хаан Сейхо. Тэдний хүчин ойролцоо болохоор жил бүр өөр баг нэгээр гардагч тэд үргэлж топ 3-т ордог. Маргаангүй Токиогийн 3 хаад. Бидний 5 дахь тоглолт хагас шигшээ. Түүний дараа финалийн тоглолт. Бидний финалийн тоглолтод таарах өрсөлдөгч гарцаа байхгүй гайхамшигын бүрдлийн Мидоримаг багтаа илсүүлсэн Дорн зүгийн хаан Шутоку ахлах сургууль байх болно гэж хэлдэг. Тэд өнгөрсөн жил хасагдах шат хүртэл явсан ч тэдний эсрэг яаж чадаагүй байдаг. Ингээд тэднийг сууж байтал Шутоку ахлах сургуулийнх нь орж ирнэ. Кагами яваад мэдлчгээд ирээгээд Мидоримагийн зүг алхаад очсноо юу байна да? Мидорима байхаа гэсэн чинь Мидорима хотлоо мэдэн бодлаад хин блэ гэхэд нь Кагами гараа өгөхөд Мидорима гараа ирэх гэж байна гэж бодоод алгаа өгтөл нэрээ бичээд наачна. Ингэхгүй бол угаасаа мартчих нь үсттэй. Симпай нарынхаа өшөөг авах болно гэсэнд Мидоримагийн хойноос түүний хамтрагч нь чи Сэрн ахлах сургуулийнх биздээ. Симпай нараасаа юу ч сонсоогүй хэрэггүй. Сэрн өнгөрсөн жил хасагдах шатанд 3 хаадад оноогоо 3 нугалсан штэ гэж хэлдэг. Харин Мидорима чи юу ч гэж хэлж болохч өнгөрсөн жилийн түүхт автагдах болно гэхэд Куроко гарч ирнэ. Үр дүн гүйцэж байж хэлэхгүй бол хийж мэдэхгүй гэж хэлдэг. Харин Мидорима Куроко яалтчгүй би чамд дургүй. Юу гэж хэлэх гээд байгааг чи мэдэхгүй ч ямар ч байсан ихлээр хасагдах шатнд хүрээд ирээл гэж байдаг. Харин түүний найз нь өө тэгэхээр чи Мидоримагийн донц сургуулийн нэг баг байх нэ. Тэр хотлоо хэлж байгаа юм аа. Яг үндэ чи түүний сонирхлыг ихээр татаж байгаа. Тэр бүр чиний тоглолтыг очиж үзсэн гэж хэлээд загнуулна. Түүнийг Такао гэдэг удахгүй юу чаддгийг нь харна. Ингээд эдний тоглолт эхлэх цаг нь болж Мидорима Курокогийн бодол хэрэг инэн болохыг батлаад өгнө гэж хэлдэг. Тэгээд гараанд гармаар байгаагаа багийн ахлагчтай хэлтэл дасгалжуулагч чамайг нэг өдөрт 3 удаа дураараа ашиглахыг зөвшөөрсөн. Дахиад 2 боломжоо ашигласны дараа уурлах болно гэсэн чинь өнөө томроод байсан Мидорима бүр жижигрээд эхэлдэг. Ямар ч үл лээсэн шидэлтэй унгааж байвал гомдлох зүйлгүй. Зурхаа буруу зөвгөнжээ гэсэн үг сонсохгүй шүү гэсэнд хурууны боолтой дайлаад би алтна гэж байхгүй. Өнөөдрийн назтай эд зүйлээ аваад азгүйтлээ хаачихсан гэж хэлдэг. Ингээд тэд 2 дугаар үе дуусахаас 4 минут үлдсэн байхад 30 онооны зөрүү үүсгэсэн байдаг. Манай хэдийн нэг нь бид нараас тоглолтын хувьд ялгаагүй байхад яагаад ингэж өөр харагдаад байгаа юм болоо гэсэн учрыг тэд бараг алдахгүй байгаа болохоор юм а гэж хариулдаг. Мөн өнгөрсөн жил тэдний ахлагчийг яаж чадаагүй болохоо ч хэлдэг. Харин Кагами 5 шидэд 5 оруулсан уу? Мидорима ч өнөөдөр сайн шидэж байна шүү гэсэн Куроко тийм үү? Би түүнийг шидэлтэй алдаж байгааг ерөөсөө харж байгаагүй гэж хэлдэг. Чөтгөрийг дурсахаар гэж Мидорима бөмбөгийг тэнэг өндөрт хөөргөж шидснээ хамгаалтанд буцацгаая. Такао гэж идэр. Харин Такао нэр юу? Шидэлтэй алдчих бол хамтдаа алуулна штэ гэсэнд тэнэгтгэе бол би өнөөдрийн назтай эд зүйлээ авсан. Бас өөрийн чадах зүйлээ бүгдийг нь хийсэн. Би хувь тавилангийн дагуу явж байна. Тийм болохоор миний шидэлд унах болно. Куроко Мидоримаг форма алдаагүй цагт шидэлтэй 100% ондгоо гэж хэлдэг. Юу ч гэсэн үг юм. Ингээд үр дүнд нь 153-21-ийн харьцаатаагаар бутны иргэн. Юу нь өнгөрсөн жилийн Шутоку. Тий. Хагас шигшээгээс эхлээд өдөрт 2 тоглолт хийх юм билээ. Тэгэхээр манайд хагас шигшээд 3 хаадын 1 Сейхо. Харин финалд Шутокудо үзэх ёстой болж таарна. Кагамиш дараалаад 2 хүчтэй өрсөлдөгчтэй тоглоно гэхээс бүр баярлаад байж чадна. Куроко ч гэсэн догдолж байгаагаа хэлдэг. Маргааш өглөө нолоход Кагами гахаа шиг эзэн шигээ сууж байтал Рико тэднийг дуудуулж хайрцагтай зүйл зөвлөхөөр олно. Харин тэр хайрцагт нь өнгөрсөн жилийн тоглолтын бичлэгүүд бүхий хуурцагнууд байдаг. Нөгөө тал Такаож Сейхогийн хуурцаг бэлдсэн. Финал Сэрэн биш. Тэднийг шалгах болохоор хамтдаа үзье гэд Мидоримаг шалгаагаад эхэлдэг. Ингээд хуурцгийг тоглож үзснээр Мидорима яалтчгүй хаад гэж хэлэгдэхэр юм. Ялангуяа хамгаалт нь үнэхээр сайн байна гэж хэлдэг. Кагами харин хөдөлгөөнүүд нь яагаад ч ингийн биш вэ? Ялангуяа энэ халзан толгойд бусдаасаа илүү сайн байна хэмээхэд Куроко дунд сургуульд байхад өөдөөсөн тоглож байсан. Тоглолтын дөнгөж ихэнд ч гэлээ гисэг зогсоож байсан гэж хэлдэг. Энэ халзныг нь Цугава Томоки гэдэг өрсөлдөгчөө зовж байгааг нь харж баясдаг жаахан сайко нөхөр байдیں۔ Бүр Мидоримаш түүний эсрэг тогломооргүй байгаагаа хэлдэг. Тэдний үдсэн тоглолт нь 71-12-ийн харьцаатай өндөрлсөн байдаг. Такаож финал Сэрэнтэй тогломоор байгааж тэд энэ хамгаалтыг нэвтэлж чадах юм шиг санагдахгүй байна. Яалтчгүй финалд Сейхотой тоглох нь дээ хэмээхэд мэдэж байна л гэж байдаг. Сэрний хэд манч тоглолтын имчилгээг үзэж дуусгаад яалтчгүй аймаар юм байна хэмээхэд Хьюга
Яг ч төлөвлөгөө биш гэлээ. Нэг бодсон юм байгаа гэж хэлдэг. Ингээд Токиогийн хамгийн чанга хамгаалалтай баг эсрэг хийх тоглолтын бие халаалтын цагч олж хагас шигшээгийн хоёр тоглолт зэрэг 4 баг бие халаалтаа хийж эхэлдэг. Харин тэгсэн Кагами Мидоримо хоёр одоо тоглох гэж байгаа өрсөлдөгчөө харахын оронд хоорондоо муухай харилцаад эхэлдэг. Тэгсэн Хьюга одоо тоглох гэж байгаа багаа араач тэнгээ гэсэнд яг үнэндээ Сейхогийн тоглогч нар Шутакутай харьцуулахаас өртмөр биш юм байна гэд байж исэн. Өнөө халзаа Кагами дээр ирснэ. Өө, чи Кагами юм уу? Нэр өвсөн улаан юм байна. Ахлагчаа. Энэ нөгөөдөг чинь мөн бидтэй. Сээр нь хачин согч гэлээ. Нэг гайгүй нөхөр орсон гэд байсан гэж аавна. Рикош дэлбэртлээ шатаал явж байсан. Ахлагч нь хойноос нь ирснэ. Нударч аваад уучлаарай. Манай энэ орчноо жаахан уншиж чаддаггүй юм аа л гэж байдаг. Харин Хьюга уучлахгүй хэрэггүй дээ. Бид нар хожих болно. Өнгөрсөн жил шигээ бодох хэрэггүй гэсэнд танахыг бассан зүйл байхгүй. Та адил сул доороо байсан гэж хэлээд яваад өгнө. Кисэ Касамацу хоёр тэдний тоглолтыг үзгээр ирж байхдаа Кисэ Мидоромогийн үзээд байдаг Охасагийн өглөөний зурхааг үзэхэд Мидоромогийн орд нь ямар ч асуудал байхгүй. Харин Курокогийн ордны зурхаа дээр нилээд муу өдөр болох шинжтэй гэж зөгнсөн байдаг. Хувцас солих өрөөнд Сейхогийн багийнх нь сэрний талаар ярилцаж байдаг. Дээд ангийнх нь дэжгүй сайжирсан бололтой юм. Харин нэгдүгээр ангийн Кагами жаахан юм чаддаг бололтой хэмээхэд харин багийн ахлагч нь Цугава чи адилхан нэгдүгээр ангиараа Кагамиг хаагаарай. Одоогоор чам тааж чадахгүй хүн байхгүй гэсэнд өнөөхөн баярлалаа л байдیں۔ Харин нөгөө талд сэрний хувцас солих өрөөнд нөхцөл байдал эсэргээрээ байдаг. Өмнөх жил нь оноогоо 3 нуглуулсан болохоор 2 дугаар ангийнхан сэтгэлээр унаастай байдаг. Рико тэднийг яаж сэргээхээ мэдэхгүй жаал бодож байснаа хэрвээ хожих юм бол хасар дээр нь үсэж өгнө шүү гэсэнд нөгөө хэд нь тоожж байгаа шинж байдаггүй. Тэгсэн Хьюга тэнгүүдээ худлаагаасаа ч гэсэн баярлаач хинтэр. Тэгэхээр мэдээч уурлан штэ. Өнгөрсөн жилийн өшөөгөө авмааргүй байгаа юм уу? Маангуудаа гэж ирээл хөөрхөн уурлан. Тэгсэн Хьюга багийн ахлагч юм болохоор тоглолт эхлэхийн өмнө хэлчихье. Та дугасаа тоглоод эхлэхээрээ мэдрэх болно. Сейхо үнэхэр хүчтэй. Өнгөрсөн жил авсан ялагдлаасаа болоод сагсан бөмбөгөө үзэн ядаж баг орхих шахсан. Гэхдээ санаагаар унах хэрэггүй. Өнгөрсөн жилээс бид хамаагүй хүчтэй болсон. Одоо харин хожихол үлдлээ. Явцгаая хэмээн өрөөнөөс гарна. Харин Куроко хамгийн сүүлд үлдээд Кагамигаас сагсан дургу болж байсан удаа байгаа эсхийг асуухад байхгүй хэмээсэнд надад байгаа. Дургу болсон шалтгаан минь өөрчлөгсөн. Ямар санагдгийг нь ойлгож байна. Одоо дуртайч гэлээ. Дуртай зүйлдээ дургу болох нь үнэхээр хэцүү. Энэ тоглолт симфонийн хувьд өнгөрснөө даван гарах маш чухал тоглолт. Тийм болохоор тоглолт эхлээд 6 минут гаруй үлдсэн байхад Кисэ Касамацу хоёр орж ирдэг. Харин тоглолтын харьцаа 0-12. Сэр нь нэг ч он авч чадалгүй хожигдож байдаг. Учир нь Цугава Кагамиг огтхон ч гаргаагүй байдаг. Энэ нөхөр үүндээ бүр баясаастай. Зөвхөн Кагамич гэлтгүй Сейхо талбарын бүх хэсэгт хамгаалтыг төгс хийж байдаг. Сейхогийн нэг тоглогч нь Цугавад баярлах эрт болохыг хэлгээд зүгээр дээ. Бодсноос хамаагүй амархан юм. Бараг хийцгүрж байна. Ухааны юм ярихад Кагами шатсандаа Цугаваг түлхэж довтлогооны алдаа авдаг. Энэ нь Кагамигийн хоёр дахь алдаа юм. Дамжуултаж өгч чадахгүй. Курокото хийх холбоонд тоглож болохгүй хэцүү нөхцөл байдалд орсон байдаг. Учир нь тэд хүннийг бүр дээр тулж хамгаалж байгаа болохоор Курокото дээр бөмбөг ирсэн ч хаашааш дамжуулж чадахгүй байдаг. Тэд яаж ингэж сайн хамгаалаад байгаа вэ гэхээр тэдний тамирчид нь тоглолтынхоо хэв маягт тулааны урлагийн хөдөлгөөнийг оруулж өгсөн байдаг. Ингийн хүн гар хөлөө хамаагүй савчиж гүйцгээдэг бол тэд харин бага тамир зарцуулахын тулд гар болон хөлөө зэрэг хөдөлгөж гүйцгээдэг. Тийм болохоор л хүн тус бүр дээр хамгаалт хийгээд байгаа мөртлөө ядарахгүй байгаад байгаа юм шиг байна лээ. Энэхүү техникийг наамбаг үйл гэж нэрлэдэг. Мөн тэд зөвхөн наамбаг үйлдэж биш, хөдлөх бүртээ энерги хамгийн ур ашигтайгаар зарцуулдаг л гэсэн үг. Хэдий мондөг техник ашигладаг ч гэлээ адилхан сакс тоглож байгаа болохоор хизээ нэгэн цагт алдчихэл таарна. Тийм болохоор одоогийн хэмлээрээ хамгаалтыг нь ураагаад өгөөл гэж хэлнэ. Кагами талбай дээр гарч ирсэн дайруудаа Изүкийг бөмбөг дамжуулаад өгөхийг гуйдаг. Цугавач гэсэн хүн болохоор түүнээс илүү хурдан байхад хангалттай л гэж хэлдэг. Саяны завсарлагаанаар шаталт нь ярилсан болохоор энэ удаа Кагами илүү тайвнаар үзэж амархнаар хамгаалтыг нэвтэлдэг. Энэ тоглолт бол сэмпай нарын хувьд өнгөрснөө даван гарах маш чухал тоглолт. Тийм болохоор заавал ялахыг хүсэж байна. Чамайг алдаж байгааг анх удаа л харлаа. Цугаатай тамлалт одооноос л эхлэж байна. Нөгөө талд Шутоко Мидоромог 5 минут гаргаад л буцаан суулгаж байдаг. Учир нь энэ тоглолтын өрсөлдөгч нь тийм ч хүчтэй биш болохоор түүнийг дараагийн тоглолтод зориулж амрааж байдیں۔ Харин нөгөө талд Сейхогийн хамгаалтаж гэлтгүй довтлогоон ч гэсэн айхтар чанга байдаг. Тийм Кагами хаах гэж очоод 3 дахь алдаага аавна. Харин Цугава буцаж явснаа Куроког харалгүй мөргөөд юу вэ? Чи байсан юм уу? Нэрээ чи мэдхүү. Өнгөрсөн жил манай симфонер танаа симфонерыг эхний үед 20 оноогоор хожсон гэсэн. Би үүнийг 30 болох гэж байгаа. Битгий готараарай гэж гоцно. Харин Куроко ойлголоо.
готрахгүй болтол чинь тоглох болно гэж хэлдэг. Ингээд л Куроко өөрийн чадвараа ашиглан хамгаалалт дотроос нь дамжуулалт өгч, буцан хамгаалалт дээр Кагами амжилттай хааж, Куроко мөн л Цугавагийн бөмбөгийг таслан Хьюга 3 он авч оноог тэнцвүүлж чаддаг. Сейхогийн ахлагч нь Цугаваг дүүжлэн ирээд "Энэ дахиад л олон юм яриа юу?" хэмээхэд "Зүгээр дээ. Бид өнгөрсөн жил авсан травмагаа амжилттай давсан" гэж хэлдэг. Ингээд сэлгээний сандал дээр Цугава хөгийн царай гаргаад л "Цэнцлээ гэж юу? Байж боломгүй юм" хэмээсэнд ахлагч нь "Цугава, даврах хэрэггүй. Аматат. Хэрвээ энэ донд Цугаватай адилхан бодолтой хүн байвал дахиад хэлчихье. Тэд хүчтэй. Биднээс дутуу гэж бодоод үзээрэй" гэж хэлдэг. Дасгалжуулагч нь ч мөн адил үүнтэй санал нийлдэг. Ингээд л 2 дугаар үе эхэлнэ. Сейхо 2 дугаар үед илүү сайн хамгаалцтай гарч ирсэн ч 1 дугаар ангийн хосол маань амархан хамгаалтыг нэвтэлж чаддаг. Харин Цугава юу болчихвоо? 11 дугаар таанаас гараад ирвэ гэдэл бүр гайхаж эхэлнэ. Гэхдээ Кагами аль хэдийн аимшигтай ядраад эхэлсэн байдаг. Цугавач Кагамигийн зовсон царайг хараад баясаад л байдаг. Сэмпай нар нь ирээд юунда ганцаараа баярлаад байгааг нь асуугаад "Кагамиг харж байгаа үсттэй. Чиний төлөвлөгөөд сайн хэрэгжиж байна шүү" гэсэнд болоогүй. Өгшөөлөө зовоох хэрэгтэй. Тэдний довтлогоо сайн ч оноо авч чадхан ганцхан тэр үсттэй гэж байдаг муу халдсан садист. Ингээд Кагами дээр бөмбөг ирэхэд Цугава Кагамигаас баг зэрэг зайгаа аваад эхэлдэг. Харин Кагами ингэж байвал гээд тоох гээд үсрэхт нь албаар урдуур нь ороод Кагами довтлогооны алдаа авч 4 дахь алдаан болдог. Кагами энэ мүүгээд харсан өнөөх нь үнэн бахан хансан царай гаргаж байдаг. Кагамигийн өмнөөс гисээ бүр тийрээстэй. Таад сакс үздэг болохоор мэдэж байгаа байх л та. Кагами 4 алдаатай болохоор дахиад 1 л алдаа авчихвал хасагдана. Мөн багийнхаа гол оноо авагч. Тийм болохоор дахиад 1 л алдаа авчихвал гэсэн бодол нь тоглолтод нь мэдээж нөлөөлнө. Рико шууд л түүнийг суулгахаар завсарлага захиална. Харин Кагами "Зүгээр дээ. Дахиад алдаа гарахгүй бол болчих нь үсттэй" гэхтэн Хьюга "Та хоёрыг угаасаа эхний агас хүртэл тоглуулаад суулгах гэж байсан юм а" гэж хэлдэг. Кагами "Яагаад?" хэмээн асуусан чинь шалтгаан нь ердөө ганц. Мидоромыг алхахад та хоёр хэрэгтэй. Хэдий энэ тоглолтод хожсон байлаа ч гэсэн бидэнд Мидоромыг хожих нөөц төлөвлөгөө хэрэгтэй. Төсөөлсөний дагуу Шутоку Мидоромыг амрааж байгаа гэсэнд Кагами "Хэрвээ энэ тоглолтод хожигдчих бол дараагийн тоглолт гэж байхгүй үстэй" гэсэнд "Мөрөө гэдгийг мэдэж байна. Гэхдээ та хоёрыг амраачих бол Мидоромыг ялж хасагдах шатанд шалгах болно" гэж хэлдэг. Харин Кагами үхтлээ ядарсан байсан ч Мидоромыг ялах болно гэж чичрэхт нь Куроко "Тэдэнд энэ тоглолтыг даатгая. Би Сэмпай нартаа итгэж байна" гэсэнд "Бид Сейхог ялах болно" гэж хэлдэг. Ингээд л нилээд урт хугацааны эцэст Цүчигогоны хоёр талбайд гарна. Харин халзаг мөн л дуугүй байхаа мэдэхгүй. Тэр хоёр сэлгэн суучих уу? Жаахан урам хугарчихлаа гэхтэн Хьюга "Наад ядаргаатай Аматат, нусан чавх минь. Одооноос чамд Сэмпайтайгаа яаж харьцдгийг заагаад өгье. Халзака" гэд яваад өгнө. Харин сэлгээний саналаас Такао тэднийг хараад бууж өгч байгаа юм байх та гэсэнд Мидорома "Үгүй. Харин ч эсэргээрээ байна. Тэр нүд хожихыг хүссэн нүд байна" гэж хэлдэг. Сейхогийн ахлагч нь "Шутокудо тоглоно гэх яриаг чинь сонссон шүү. Арай биднийг басаад байгаа юм биш үсттэй" хэмээхэд "Тэр чинь зүгээр л нэг яриа байсан юм. Энэ бол бид нарын өшөө авалт. Кохай нартайгаа нийлээд хожиж чухал өшөө авсан болохгүй үсттэй" гэсэнд "Хүлээн авъя. Дайраад ирээ" гэж байдаг. Та хэд ч бас сэрний 2 дугаар ангийнхныг басаж байсан юм биш үсттэй Касамацугийн хэлснээр Кагами болон Курокогийн хослол дөнгөж сая л үүссэн. Харин 2 дугаар ангийнхны Хьюга болон Митобой төвтэй тоглолтын хэв маяг жил гаруй болж байгаа болохоор илүү дээр байгаад байгаа юм. Ганцхан энэ ч биш. Хьюга багийн хувьд оюун санааны төвөн бол харин тоглолтын найруулагч нь болох Изүкид өөр нэг нүд байдаг. Тэр нь "Новш гэж би түүний баруун талд байсан штэ. Эсэргээрээ намайг хаалт болгочихлоо. Тоглож байгаа байлгүй дээ. Саяны тайминг. Талбайг дээрээс нь харж байхгүй бол ямар ч боломжгүй. Изүки харж чаддаг юм. Учир нь түүнд бүрэгдийн нүд байдаг. Бүрэгдийн нүд тэр биеийн хүчний хувьд тийм сайн биш ч толгой дотроо тоглолтыг харах өнцгөө шууд өөрчилж чаддаг. Өөрөөр хэлбэл тэр талбайг бүхий л өнцгөөс харж чаддаг болохоор тэр бүхий л талбайг хардгаа гэсэн үг. Нэрээ юу? Саяны шидэлт янзтай байсан биз дээ. Шууд сэлгийн суумаар байна уу? Явж үххээ? 2 дугаар ангийнхан бүгд дор бүрээ өөрийн чадвараа өнгөрсөн 1 жилийн хугацаанд хөгжүүлж ирсэн. Тэгвэл Когане, Цучида Сэмпай ч гэсэн онцгой чадвартай гэсэн үг үү? Нөгөө Когане хаанаас чамаагүй шийдэж чаддаг. Гэхдээ орохгүй байх нь ихэлтэй. Харин Цучида самраас бөмбөг авахтаа сайн. Ингэсээр онооны зөрүүч нээх холдохгүй, ойртохчгүй байдаг. Харин Когане бөмбөгний хойноос гүйж байгаад бэртчихдэг. Ингээд Куроко Коганегийн оронд орохоор болно. Кагами орох гэж нилээ зүтгэдэг л дээ. Куроког талбайд орж ирсэн чинь Цугава Кагамитай тогломоор байсан юм гээд нээх тоохгүй байдаг. Харин Куроко Кагамигийн өшөөг авах гэж орж ирлээ гэж хэлдэг. Ингээд Цугава Куроког хаамаар байна гэсээр хаахаар болдог. Тэгээд мэдээж л ам нь хуурай байхгүй.
Танаас сенпай нар чинь найдаад байхаар биш юм. Сая л энэ бол 2 дугаар ангийнхны үүрэг гэд байсан мэт дээ. Одоо хараач. Чи талбай дээр байна гэж хэлэхэд нь харин Куроко гаргаад өгөөч гэж гуйсан нь би өөрөө байсан юм. Тэглээж тэдний яаж тоглохыг нь харчхад ингэж хэлж чадна гэж үү? Сенпай нарт сенпай нарын хүсэл байхад Кохой нарт Кохой нарын хүндлэл гэж би. Хүндэлдэг сенпай нарынхаа өмнөөс би чамайг ялах болно гэсэнд Цугава гөлөрж байхад нь нүднийх нь өмнөөс Куроко алга болж дамжуулалт өгснөөр Хьюгоон авч чаддаг. Үзэгчдэд огшоод л эхэлнэ. Курокоч гэлтгүү манай 2 дугаар ангийнхан ч бүр амар хичээгээд эхэлдэг. Цугава бүр сандарчсан. Юу болоод байна гэд эхэлнэ. Манай идэж Сейхогийн тоглолтыг бүр видео тоглоулагчаа эвдэртэл олон удаа үзэж судалсан байдаг. Тийм болохоор л тэднийг яаж хөдөлдөг, яаж хамгаалдаг, яаж довтолдог гэд бүгдийг нь судалсан байдаг. Мөн Кагами Куроког анх удаа сэлгээний суудлаас харж байгаа бөгөөд гайхалтай юм гэж боддог. Ингээд сэрэн 30 секунд үлдсэн байхад оноог эргүүлж нэг онооны зөрүүтэй болгож чаддаг. Гэхдээ сүүлийн довтлогоо Сейхо хийж чадвал манах ялагдана. Тэгсэн чинь Сейхогийн ахлагч нь бух шиг л дайрч орж ирснээр тохож оноо авснаа хүн тус бүр дээр хамгаалт хийгээд эхэлнэ. Харин Митобе хаалт тавьж Изуки бөмбөгийг Курокогийн зүг дамжуулахад Цугава Курокогийн өмнө гараад ирнэ. Харин Куроко дамжуулах гэж байснаа гараа солиод Хьюга руу дамжуулснаар цаг дуусах мөчөд Хьюга 3 оноо авч аргагүй л клач гэдгээ харуулж сэр нь хожиж чаддаг. Цугава ч хөтлөө уурлаад л яагаад танах дөнгөж өнгөрсөн жил байгуулагдсан бидтэй. Бас бид нар та нараас илүү их бэлтгэл хийдэг. Өнгөрсөн жил гэхэд та нар юу ч болоогүй үсттэй. Яаж ч бодсон. Яаж ч бодсон манайх илүү хүчтэй бидтэй гэсэнд тэдний ахлагч нь Цугаваг болиулаад хүчтэй нь хождгүй юм. Хожсон хүчтэй байдаг юм. Тэд зүгээр л биднээс илүү байлаа гэх үгийг хэлдэг. Харин Цугава Курокогоос нэрийг нь асуугаад нэрийг чинь хэн гэдэг юм? Хэмээн Курокогийн нэрийг мэдэж авдаг. Рико баяр хүргэе гэд уйлах гэж байхад нь Хьюга ирээд баярлах болоогүй байна дасгалжуулагчаа. Хагас шигшээд ялсны дараа л баярлах хэрэгтэй гэж хэлдэг. Харин нөгөө талд 113 38 харьцаатайгаар Шутоку очсон байдаг. Саяны тоглолт 2 дугаар ангийнханд нэлээд хэцүү байсан болохоор Рико тэднийг хүчээ нөхөж сонголт хийх хэрэгтэй хэлдэг. Харин тэгсэн Кагами эл хэдийн унтаад өгсөн байдیں۔ Ер нь унтсан гэхээс илүүтэйгээр хүчээ нөөж байдаг. Такао нойлд гараа угаангаа сэр нь хожчих гээ зогсож байхад нь хойгорон Куроко өнгөрч байгааг доош харсан ч ихтэй яагаад ч юм мэдчихдэг. Тэгснээ дараагийн тэмцээнд нь амжилт хүсээд гараад явна. Ингээд бидний хүсэн хүлээсэн Шутокугийн эсрэг сэрний тоглох цаг эхэлнэ. Харин Мидорима ганцаараа үлдэхэр олж Куроко мөн түүний шин гэрэл Кагами шидэлтэй алдаж байсан удаа байхгүй. Бэлтгэлээ дутуу хийж байсан удаач байхгүй. Зүүн гарынхаа өмсийг урдынх шиг авсан. Өнөөдрийн зурхай мэлхий орд хамгийн нодтой. Мөн азтай хэрэгсэл элбэнхийн шигаракигч мөн авсан. Үдээсээ баруун талаас нь эхлэж үдсэн. Хийж чадах бүх зүйлээ хийсэн. Явцгаах уу? За хоцорлоо штэ. Сенпай нар явчихлаа. Үднийг хэлэхэд сэрнийг энэ хүртэл ирнэ гэж бодсон хүн цөөн байлгүй. Хойд зүгийн хаад ялагдсан нь гинти явдал байлаа. Гэхдээ бидний хувьд бүх зүйл адилхан. Өрсөлдөгч минь туулаа байна уу, бар байна уу хамаагүй. Арслан хийх зүйл ганц л бий. Бүх хүчээрээ нэц дарах болно. Яг л өмнөхтэйгээ адилхан. Ядарч байна шүү. Өнөөдөр өглөөнөөс хойш л сэтгэлээр унлаа. 2 тоглолт дараал нь хаадуудтай тоглох гэж. Сейхото тоглож явах үедээ ч хүртэл ялсны дараа дахиад тоглолт байна гэж бодохоор л. Гэхдээ дахиад нэг л тоглолт. Дахиад өөр тоглолт байгаа гэж бодох шаардлагагүй. Бидний хийх зүйл ганц л бий. Бут нэргэх хүртэл байгаа бүхнээ гарга. Шүгэл дугарлаа. Кагами харин нэг л өөр томодо байгаад байгааг нь Хьюга гайхаж байлаа. Харин Мидорома Куроко дээр ирээд арай ч энэ хүртэл ирнэ гэж саансангүй шүү. Гэхдээ энэ хүртэл ямар ч солдоорой өчүүхэн амьтад хүчээ нэгтгэвэл тулдаж чадна. Ийм зүйлийг хуурмаг гэдэг юм. Хүрээд ир. Чиний над тэнэглэлийг чинь буруу байсан гэдгийг заагаад өгье гэж хэлдэг. Харин Куроко амьдралд хинч зөв сонголт хийсэн гэдгээ мэдэх боломжгүй. Тийм шалтгаанаар сонгосон юм биш. Гэхдээ нэг зүйлдээ огтхон санал нийлэхгүй байна. Сэр нь огтхон солдороо биш. Бас ялагдахгүй. Яасан ч. Сэр нь хоёр дараал нь хаадыг унгах уу? Эсвэл Шутоку хаан синтидээ заларсан хിവэрэ байх уу? За ингээд А группийн шийдвэрлэх тоглолт. Шутоку ахлах сургуулийн эсрэг Сэр нь ахлах сургуулийн тоглолтыг эхлүүлээ. Юу вэ? Курокото л мэдчилж байгаа хэрэггүй. Өрөвдөлтөй тоглолт хийдэг нөхөртөө ярих зүйл байхгүй. Ямар нэг зүйл хэлмээр байгаа бол тоглолтоор батал болж байна. Тэгвэл надад ч гэсэн адилхан. Бодох бүрт өөртөө уур хүрээд байж чадахгүй. Уур хурж өгөх нь. Гэхдээ хордох нь үдчихье. Бүх зүйлийг уур хэлэн болгоод чамааг ялахын тулд хадгалж байсан юм. Одоо үүнээс цааш барьж чадахгүй. Юу гинэ? Чаддаг юм бол тэгэлдэ. Шүгэлж дугарч тоглолт эхэлнэ. Сэрийн бөмбөг авч Изуки Курокоро дамжуулна. Куроко Кагами руу өндөр дамжуулалт нэгээр хайж Кагами авч тохох гэтэл Мидорима түүнийг хаадаг. Ёстоныг урам хугарчихлаа.
наатаараа намайг ялан гэж бодоо юу? Сэрэнж модал амжилтаа хамгаалж чаддаг. Японы сагсан бөмбөгт 10 минутаар 4 үе байдаг. Энэ нэг тоглолтын дээд тал нь тоглолтын урсгалыг 3 удаа өөрчлөх боломжтой болгодог. Харин тоглолтын урсгалыг нэг л гартаа авчих бол буцааж эргүүлэх нь хэцүү. Тэд тоглолтын урсгалыг хинэн төрүүлж авах тал дээр үзэлцэж байгаа юм. Аль аль нь оруулж чадахгүй байсан ч Шотоко самраас бөмбөг авч Такао Мидоримаро дамжуулна. Мидорима аимшигт өндөр шидэлтэй хийн буцан алхдаг. Харин Куроко Кагамиг айлын талбаараа гүйж байхыг сануулад өөрөө бөмбөг гаргахаар явна. Ингээд Мидоримагийн шидэлд орсны дараа Куроко асар хурдтай дамжуулт Кагами руу өгч урсгалыг алтгаас сэргийлж чадна. Бүгд шок, би шок, та нар шок. Аанаас Куроко уучлаарай. Тэгж амархан нэгдүгээр үеийг алдаж чадахгүй. Саяны дамжуулалтаас болоод Мидорима шууд шидэж чадахгүй байгаад байдаг. Учир нь түүний шидэлтний хит өндөр. Бас цагирагт орох хугацаа нь удаан болохоор Мидорима ганцаараа ухарч чадсан ч багийн бусад гишүүд нь ухарч чадахгүй. Учир нь хэрвээ цагирагт бөмбөг орохгүй бол гэсэн нөхцөл байгаа болохоор тэд урд үлдээж харин Кагами тэдний шийдрүүг гүйснээр сөрөг довтлоонд орох магадaltaй юм. Гэхдээ Шотоко зөвхөн Мидорима л байдаг гэвэл том эндүрэл бусан ч модал оноовч чадна. Гэхдээ манад ч модал Куроко байгаа болохоор доор нь хариуг мэрж байлаа. Харин тэгсэн Шотокогийн дасгалжуулагч нь Куроког сэрний тоглолтын гол зам нь байгааг ойлгоод Химура болон Такао хоёрыг хамгаалж байгаа хүнээс солихыг тушаадаг. Ингэснээр Такао Куроког хамгаалахаар болно. Харин манай хэд гайхаад л хинч хамгаалсан нь адилхан бидтэй. Яах гэж байгаа юм бол гэсэн эзүүгээ Такаог өөртөө нь адилхан үедтэй байгааг анзаардаг. Такаоч Куроко дээр ирээд ийм зүйл болно гэж бодож байсан юм. Шинчаан байсан бол үүнийг хөв тавилан гэх байсан биз. Чи бид хоёр хоорондоо таархан цаг хугацааны асуудал байсан ч арай ийм хурдан таарчих нь гэж сансангүй шүү. Анх таарсан үеэс л бодож байсан юм. Чи бид хоёр адил төрлийн хүмүүс. Адилхан нэгдүгээр анги. Адилхан дамжуулалт өгдөг. Тамирчны хувьд тийм болохоор чи намайг үзий ядаж байна гэх байлгүй. Би чамд ямар ч үлээсэн ялагдмааргүй байна гэж хэлдэг. Кагами Мидоримагаас яах гэж байгааг чи мэдэхгүй ч хэдий Такао хурдан байлаа гэд аргалжих зүйл бишээ гэсэнд чи утгагүй ойлгох болно гэж хэлдэг. Ингээд Курокоро өгсөн дамжуултыг нь таслаж Шотоко онаавч чадна. Харин Такао ийм зүйл хизээч мэдэрч байсангүй. Чи бусад хүмүүсээс жаахан өөр болохоор байхаа. Гэхдээ нь анх удаа ийм зүйл сонсож байгаа болохоор жаахан балмагдлаа. Гэхдээ би ч бас адил бодолтой байна гэхэд нь болж байна шүү. Гэд нүдээ цавчих төгдөд Куроко байхгүй болчихсон байдаг. Такаоч баахан гайхаж байсан царай гаргаснаа. Гихгүй юу гэснэ. Куроко дамжуулт өгөхөд нь дундаас нь таслаж эсрэг давталгаа хийж оноо авч чаддаг. Хьюга тэр хэд ч гайхаад л Куроко дамжуултаа алдчих уу гэсэнд Изүки үгүй. Тэр надтай адилхан нүдтэй юм байна. Үгүй. Надаас ч илүү. Бүр өргөн талбайг харах, шонхрын хараатай юм байна гэж хэлдэг. Тийм болохоор л Куроког 0 таарахтаа анзаараад байсан байхгүй юу? Курокогийн чадвар нь угаас анзаардахгүй байх дээр үндэслэлдэг. Харин шонхрын хараа нь бүтэн талбайг харах боломжийг олгодог. Нэг үгээр бол Такаод Курокогийн misdirection үйлчлэхгүй л гэсэн үг. Шагмад сэрэн тайм аут авахаас өөр аргагүй болно. Такаоч хөөрхий сэрэн мадлуулах шивтэй. Гэхдээ нь Мидорима анхаарлаа битгий сулруул. Тэр иймхэн зүйл буугаад өгчих нэг юм бишээ гэсэнд зүгээр дээ. Түүнийг харж байгаа цагт тэр чинь зүгээр нэг хогноос ялгаагүй үсттэй гэсэнд чи яагаад намайг Куроко дургуу гэж бодож байна. Учир нь би Куроког хүлээн зөвшөөрдөг болохоор түүнд биеийн чадал гэх зүйл бараг байхгүй. Ганцаараа юу ч хийж чадахгүй. Тийм байсан ч Текод бид нартай адилхан өмсгөл өмсөд багийг ялалтанд хөдөлсөн. Түүний хүчин биднийхээс өөр төрлийнх. Тийм болохоор л таалагддаггүй юм. Миний хүлээн зөвшөөрсөн хүн өөрийн хүч чадлыг бүрэн гаргаж чадах багийг зориогүй болохоор юм. Ой чи энэ чигээр арай дуусчихгүй юм байгаа үсттэй. Үннийг хэлэхэд жаахан дургу хурчил байна. Сайн байна. Дасгалжуулагчаа. Энэ чигээр нь гаргаад өг. Өгөөч. Такаод misdirection үргэлжлэхгүй штэ. Зүгээр бишээ. Жаахан асуудалтай л байна. Ингээд энэ чигээрээ талбайд гарахаар болно. Такаоч яах гэж гарч ирсэн юм. Арай ямар нэгэн зүйл сэдчгээ юу гэдэл Куроког өдөөд эхэлнэ. Харин 2 дугаар ангийнх нь өмнөх тоглолтноос авсан ядаргаа нөлөөлөд баг зэрэг ядраад эхэлсэн байдаг. Энэ үед Реко ямар нэг зүйлийг хугархаа гартаа хатгасан байдیں۔ Тэр нь юу вэ гэхээр өмнөх жил нь хаадуудад аимшигтай ялагдсны дараа Хьюга дарамттай тоглолтын үед яаж шийдэлтэд оруулдаг болох вэ хэмээн Рекогоос асуухад нь зүгээр л дарамтанд асчихвал яасан юм. Жишээ нь бэлтгэлийн шийдэлтэд алдах бүртээ хайртай цуглуулгаасаа эвдэх гэх мэтэр гиснээр Хьюга нилээд бодож зөвлөөг нь авахар болж хамаг цуглуулга нэг нэгээр нь эвдэлсэн байдаг. Хаад гинүү битгий донгос. Үүний үр дүнд нь Хьюга баг зэрэг зовсон байдаг л та хөөрхий. Хьюгагийн 3 онооны шийдэлтээр онооны зай холцчихгүй тисэж байдаг ч Куроко Такаод бүрэнд аруулж байлаа. Харин Мидорима талбайн төв зогсчихсон. Юугаа хийгээд байгаа юм? Бид нар жихнээсээ тоглож байна. Илүү сайн хамгаал. Миний шийдэлтийн зай иймхэн зүйл биш гэснээр шидэд оруулчихдаг. Тэгснээ хамгаалалт руу буцаж инх хүртэл ирчихсэн байхад Курокогийн дамжуулалт өөрчлөхгүй бидтэй. Оруулсан байсан ч хамаагүй. Миний шийдэлт 3 оноо. Чиний сөрөг давталгаа чинь 2 оноо. Хамгаалахгүй байсан ч онооны зөрүү ихсээр л байх болно гэж хэлдэг.
Харин Кагами сонирхолтой юм. Гиснээ 3-аас шидэд наачна. Тэгснээ орвол сайн л байна. Орохгүй бол өөрөө хийчихнэ гэснээ тохоод наачна. Ингээд хамгаалалт руу буцсан Мидорима өөрийн шийдний өмнө зогссон. Чи шийдсэн гэхэд сайн шийдэлтэй байлаа. Гиснээ талбай нөгөө захаас шидэд наачна. Holy shit. Ийм хин зүйл биш гэж хэлсэн биз дээ. Миний шийдэлтийн зай бүтэн талбай. Онооны зөрүү 13-19. Манай хэдэж яаж зогсоох юм бэ гэд бүр гутарсан сууж байдаг. Харин нөгөө талд Шутокогийн дасгалжуулагч нь Сэр Мидоримаг зогсоох гэж чадхаараа оролдох байлгүй. Яадаг юм бэлээ? Хит хитэн арга байгаа юмсан. Гээ зогсож байхад нь Мидорима дасгалжуулагчаа 2 дугаар үед бүхэлдэн бөмбөг өгөөж гэсэнд симпай нар нь эвгүй хараад эхлэн. Тэд ямар ч байдлаар ирлээ гэсэн. Бүгдийг нь би хариу цохих болно гэсэнд. За яах вэ? Өнөөдрийн дураараа байх бүх 3 эрхийг чинь өглөө гэж тооцоорой гэсэн дахлагч нь ойлгож байгаа үсттэй. Би хязгаартаа хүрсэн байгааг дасгалжуулагч хэлсэн болохоор дураар ч болог. Гэхдээ хожигдох юм бол болгож тавина шүү гэж байдаг. Тэ угаасаа манай хидэж Мидоримаг зогсоё гэд гараад ирнэ. Харин Мидоримаг Куроко ааж байдаг. Яг өмнөх шигээ зөрөөд гарахт нь ардаас нь бөмбөгийг булаах гэсэн Такао айл хэдийн нэрчгсэн. Хөөй. Хүний анаас эвгүй юм биш үү хөгшөө. Гэт таслалтыг нь хаачхан. Харин Кагами Мидоримаг хаах гэж очсон амар хууралт хийгээд шидэлтэй унгааж чадна. Тэгснээ саад болохоо бэл Такао гэж идэр. Такао байгаа цагт Куроко болон Кагами хоёрын хослол оноо авна гонж. Хамгийн кул шидэлт тохол үсттэй. Хийж байгаа хүндээж, харж байгаа хүндээж тэр хамгийн гоё нь үсттэй. Тийм болохоор л чи бүтэхгүй байгаа юм. Илүү олоос хийх нь илүү дээр байдаг юм байгаа үсттэй. Учир нь 3 оноо авдаг болохоор Мидорима толгой сайтаж гисэн. Заримдаа тэнэг болчих юм аа. Юу гинэ? 2 оноо авснаас 3 оноо авсан нь илүү дээр үсттэй. Чи ямар хүүхдөө? Ингийн болохоор л илүү дээр байгаа юм. Хизээ нэгэн цагт би чамд батлаж харуулъя. Онооны харьцаа 13-24. Сэрэн сөрөг довтлогоо хийж 2 оноо авсан ч Мидоримад орон хайраагүй барина. Харин Кагами хаагаар үсэрсэн ч Мидорима нилээд өндрөөс шиддэг болохоор хаач чаддаггүй. Энэ янзаараа онооны зүрхнээс төрүүлээд сэтгэл имтэрхэн 15-27. Тэднийг яаж зогсоох юм бэ? Гэт бүх санаа зовоостой байсан ганцхан хүн л эсэргээрээ ивэл инээ дээр инээж байсан нь Кагами байсан юм. Хүчтэй юм. Энэ тэгэхээр Мидорима хэрэгөө. Гэхдээ энэ удаа өмнөхөөсөө нэг зүйл баг зэрэг өөр байлаа. 2 дугаар үе бараг дуусахад 2 минут хүрэхдээ өгөөтэй хугацаа үлдсэн байхад Шутокогийнхэн тооны харьцааг 2 нугалсан байдаг. Үзэгчид аль хэдийн үр дүнтэй эвлэрээд эхэлсэн байдаг. Аливаа сэрэн жаахан сэргээчтэй. Тэд чатгаараа үзэж байна тэнгээ. Ийм хүчний ялгаа үзүүлсэн байхад тэд одоо ч бууж өгөөгүй байна. Эсэргээрээ магтууштай юм. Дараагийн ухаасаагийн зурхай. Хумхын ордныхан баг зэрэг болгоомжтой байна уу? Эсэргээрээ мэлхийн ордных нь гайхалтай өдөр болох нь айх зүйл байхгүй. Хэрвээ элбэнхийн Шикараки бие даавч явбал ямар ч айх зүйлгүй. Чадварын ялгаа харагдаж байна. Муу биш юм аа. Гэхдээ сайн ч бас биш юм. Ямар ч үл байсан эсрэг тал маань арай бууж өгөх болоогүй байна. 2 дугаар хагаст оцубоогоор довтлохоог явуулж тэднийг дуусгах болно. Хөөе, юу хийгээд байгаа юм? Дасгалжуулагчийн хэлснийг сонсоогүй юм уу? Харж байгаатай чинь адил хумсаа янзалж байна. Миний шидэл томснаас минь хамаардаг юм. Тийм болохоор л үргэлж хурууга боодог байх нь. Сэрний манай хэдэд яргч сэтгэлийнхээ үлдээгүй юм шиг байдаг. Тэр байтугай хожиж байна гэж төсөөлөхөд ч бэрх байлаа. Харин Куроко эхний ахсын Такаогийн тоглолтын имчилгээг үзээ сууж байдаг. Даанч олигтой үр дүнд хүрэх янзгүй байдаг. Инглигээд бууж өгнө гэсэн үг огтхонч биш. Үлдсэн хугацаанд бүх хүчээрээ үзэлцгээе л гэж байдаг. Харин Кагами юу ч хэлэлгүй суугаад л байдаг. Ингээд 3 дугаар үе эхлэхэд Куроко сэлгээний сандал суухаар болсон байдаг. Сэр нь энэ маягаараа Шутоког хожихын тулд уламжлалт стратеги ашиглаад бол хожиж чадахгүй. Харин ямар нэг арга болох хэрэгтэй болно. Даанч тийм арга байхгүй. Кагами нэг л өөр байгаад идэг. Сэрний довтлогыг Такао таслаж Мидоримаруу бөмбөг дамжуулна. Харин Кагами нэг л мэтгэд түүний өмнө ирчихсэн. Түүнээс илүүтэйгээр бөмбөгөндөн бараг л хүрхээ шахдаг. Яасан ч халагдахгүй. Илүү. Өшөө илүү. Изүгүй Когане руу дамжуулж аргагүй л хаанаас ч хамаагүй шиддэг Когане шидэж энэ удаа харин оруулж чаддаг. Такао хин рүү дамжуулахаа бодож Оцуба симпай сул байгаач Мидоримад арай их зай өгöd байгаа юм биш үү? Кагами гиснэ Мидорима руу дамжуулна. Куроко чи эцсийн хүртэл хизээж бууж өгөхгүй. Гэхдээ бүх хүчээ ашиглаад ч нэмэргүй бол ялагдлаа хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг үстэй. Гэхдээ ялах боломжгүй өрсөлдөгчтэй тоглох нь намайг үнэхээр догтлуулдаг. Тийм байсан ч гэлээ. Эцсийн хүртэл үцэхгүй бол ямар ч утгагүй боломжгүй юм. Энэ нөхөр үнэхээр үсрэлт нь улмал өндөр болоод байна. Мидоримагийн шидэлтэн цагирахыг хид иргэсний эцэст ундаг. Харин энэ бол өнөө ямар нэг арга гэдэг нь юм. Хөөе. Чиний орд чинь юу юм? Арслан. Хэрвээ элбэнхийн Шикараки бие даавч явбал айх зүйлгүй. Гэсэн ч Арслангийн ордныхны эсрэг маш муу. Хэрвээ таарах юм бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Ёстой нэрээ.
Яг хэлдэг зурхаа шүү. Хьюгач модал 3-аас хийгээд л хариуг нь чадхаатахаараа өгөөд л байдаг. Ингээд дахиад л Мидорома Кагами хааж эхлэн Кисэтэй хийсэн тоглолтод яалтчгүй бид хожсон. Гэхдээ Курако байсан болохоор хожсон. Гэхдээ хожиж ил байвал хамаагүй. Гэсэн ч хэрвээ Курако байхгүй бол яах вэ? Хэрвээ үүнээс цааш Куракогийн тоглолт үүшлэхгүй цаг ирвэл яах вэ? Ялагдах хэрэггүй. Үгүй. Ялагдмааргүй байна. Такао ирж заслан тавьснаар Мидорома мултарч чадна. Олон удаа харуулсны чинь ачаар сул талыг чинь олчихсон. Шидэх зай чинь хол байх тусам шидэх хугацаа чинь урт байдаг үсттэй. Гисээр дахин бөмбөгөнд хүрч чаддаг. Дахиад хүрчихөө. Боломжгүй юм. Яалтчгүй холоос шидэх тусам шидэх хугацаа урт байх нь тодорхой. Гэхдээ ой. Би түүнд хаал тавьсан байтал харин энэ удаа шидэлт нь ордоггүй ч Оцуба Митобыг даваад тогтчихдог. Нэрээ тийм штэ. Шутокод энэ залуу байгаа. Токиогийн хамгийн шилдэг төвийн тоглогч Оцуба Тайсуке. Куракогийн оронд Каганег оруулсан нь Кагамитай хамт Мидоромыг зогсоох зорилготой байсан ч Кагами ганцаараа Мидоромыг зогсоогоод эхэлчихсэн болохоор оноо аваад давраад байгаа Оцубаг давхар хаагаар болдог. Ингээд Оцуба дээр давхар очсон болохоор Мидоромороо дамжуулна. Энэ удаа арай ойрхоноос шидэх болохоор арай хурдан шидэнгээд өгсөн Кагами хаахаар гүйж байдаг. Над дээр хийсэн сүүлийн тохиолдоор анх мэдрэгдсэн гайхамшигын бүрдэлтэй тэнцэх хүч. Мөн сагсан бөмбөгт хамгийн чухал зэвсгүүдийн нэг түүний ногдмол авьяас бол төрөлхийн тесрэлтээ үсрэх чадвар. Харин энэ удаа Кагами Мидоромагийн шидэлтийг бүрэн тарж чадна. Ямар ч мундаг чадварын ард сул тал байж л байдаг. Холоос шидэн гэдэг нь бөмбөгөө алдвал буцаад оноо алдах эрсдэл өндөр гэсэн үг. Курако олон симпай нартай найдаад иж болохгүй. Оцуба Такаогоос бөмбөг өгөхийг хүсдэг. Харин Такао давхар хамгаалт байгааг сануулхад хамаагүй гэснээр хоёрын өдөөс үсрээ тоохох гэж байхад нь хүчтэй болоод өгье. Хиндэж найдах хэрэггүй хэмжээнд. Ганцаараа байсан ч хожих хэмжээнд гиснээ үсрээд хаачгана. Өндөр байна. Бүр илүүтэйгээр хурдан байна. Даанч хамгаалтын алдаа зааждаг. Заавал хожих болно. Ганцаараа байсан ч хамаагүй. Кагамич гайхалтай юм аа. Тэр байхад бараг тэгж бодож байна уу? Хэрвээ энэ чигээрээ үргэлжилвэл муу савин татаад байна. Энэ залуу чинь яг яаж гсэн юм бэ? Дөнгөж сайхан л дунд сургуульд исэн залууд бид шахагдаж байна гэж үү? Улсын хэмжээний тэмцээнд ч харж байсан удаа байхгүй. Энэ одоо юу гэж юм байж боломгүй өсрэлт вэ? Ваа, өндөр байна. Итгэж чадахгүй. Тэр ганцаараа Шутагог шахаж байна гэж үү? Гайхалтай Кагами. Сайн байна. Над руу өшөө. Илүү бөмбөг өгөөд байхгүй биз? Би дуусгаад өгье. Итгэж чадахгүй. Арайч Мидоромыг зогсооно гэж бодсонгүй шүү. Хэдий түүний шидэлт цаг авдаг ч гэлээ. Тим өндөрт байхад хаана гэдэг боломжгүй. Кагами бараг л талбайн бүхий л хэсэгт хамгаалж байлаа. Ганцаараа хамгаалаад л буцаад ганцаараа довтлоод л тоглож байгаа байлгүй дээ. Хэр удаа наана тогтох гэсэн юм бэ? Дээрээс уцаар дүүжлүүлж гисэн юм уу хаашаа юм? Хэдий энгийн шидэлтэй ч гэлээ. Түүнийг шидэхээр хаах боломжгүй арга мэт болчих юм. 3 дугаар үед дуусахад 1 минут 35 секунд үлдсэн байхад онооны зүрэг 9 олгож ойртуулсан байдаг. Япон хүн гэхэд итгэмээргүй өсрэлттэй юм. Түүнийг зогсоох нь төвөгтэй л юм. Дасгалжуулагч. Энэ чигээрээ ямар нэг зүйл хийхгүй бол сандрах хэрэггүй дээ. Чиний хүчийг хүлээн зөвшөөрч хий. Гэхдээ үүнээс илүү онооны зүрх ойртон гэж байхгүй. Юу гинэ? Шидүүлэн гэж одоо юу? Уучлаарай. Гэхдээ юм бол бодит байтал. Та дараа Кагамиг энтгэн супермен болоод нэрэл ганцаараа дуусгачих гэж бодоогүй үстэй аа? Тамир дуусан гэж юм байна ш та бас. Кагамигийн бие нь ийм өндөрт өсөрөхөд хараахан бэлэн болоогүй байсан ч хэд хэдэн удаа өсөрчихсэн. Түүгэрч болоогүй өмнөх тоглолтын Цугавагаас үүдэлтэй ядралтаж бас нөлөөлж байгаа. Ядаж байхад бензин дуусаж байгаа нь ганцхан Кагамич биш. Кагами өөртөө ч итгэж ядна, шатсан ч ихтэй ганцаараа довтолж ороод Мидоромад хаалгуулж, буцан сүрэг довтлогоонд орно 2 оноо алддаг. Ингээд эцэст нь нэг юм 3 дугаар үе дуусна. Манай хидэж Кагамиг хитрхээ шатчихсан байна. Иргэн тойрны хараач. Мөн сая тэгж довтлохгүй байсан. Дамжуулах ёстой байсан юм гэсэнд дамжуулт өглөө гэд яана гэж. Шутокодо энэ тэнцүү үзэлцэж чадах надаас өөр хүн байхгүй. Одоо хэрэгтэй байгаа зүйл бол багийн тоглолт биш. Би илүү оноо авах хэрэгтэй гэсэнд манай хид яасан гинэ? Наадах чинь зүгээр нэг бие төвтэй зүйл биш байна да гэхийн зургүй Курако Кагамигийн өмнө ирснээ шанаадад авна. Кагами ч айхтар шатчихсан байсан болохоор уурандаа заамдаа давхтана. Сагсан бөмбөг ганцаараа тоглох зүйл биш үсттэй гэсэнд бүгд хамтдаа хичээгээд хожигдсан зүгээр юм уу? Гэхдээ нь ганцаараа очсон ч гэсэн ямар ч утга байхгүй үсттэй. Гайхамшигын бүрдлийнхнийг ялна гэчгээд тэдэнтэй адилхан бодолтой байвал яах юм? Хэдий биедээ итгэхгүй нөхцөл байдалд Шутоког хожсон ч гэсэн хинч баяртай байхгүй болов. Гэхдээ нь битгий гиний юм яриад гиснээ гусаад унгана. Хэрвээ бид хожихгүй бол наадах чинь зүгээр нэг гоё үгнээс цаашгүй хэмээгт нь тэгвэл хожил гэж яг юу юм бэ? Тоглолт дуусах үед өрсөлдөгчөөс хэд дахин өндөр оноо авсан байлаа ч гэсэн хинч баяртай байхгүй бол үүнийг хожил гэхгүй гэж хэлэхэд нь Кагами баг зэрэг ухаан ордог. Харин Когане тийм шүү дээ. Одоохондоо ялагчхаагүй байна. Зүгээр л ганцаараа хожиж чадахгүй л гэх гэсэн юм. Ямар нэг санал нийлэхгүй зүйл байна уу? Байхгүй. Нөгөө уучлаарай. Мэдээж хожсон тохиолдолд
бүгд баяртай байх нь мэдээж шүү дээ. За тэгэхээр Курокогийн ачаар Кагамиг тайвшруулж чадсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр явцгаах уу? Нөгөө уучлаарай. Одоо надад чадах зүйл яаж магадгүй. Би ганцхан бөмбөг дамжуулж л чадна. Гэхдээ дахиад нэг илүү шат бий. Курокогийн шин дамжуулалтаа яагаад өдийг хүртэл дуугаас суугаад байсан юм? Учир нь авч чаддаг хүн цөөхөн байдаг юм аа. Гэхдээ одоогийн Кагами авч чадаж магадгүй. Гэхдээ Кагами зөвхөн дамжуулаад байвал хангалтгүй. Такаогоос болтож энгийн дамжуулалтаач гэсэн үгмээр байна. Гэхдээ чадах байхаа. Нүд маань жаахан чилж байна. Юу гэсэн үг юм? Симпай, саяны явдал уучлаарай. Зүгээр дээ гэж хэлмээр байгаач дараа чамайг болгож өгөхөөс. Гэхдээ одоо уйлсан чинээсэн ч 10 минут үлдлээ. Явцгаая. Куроко талбайд буцан гарч ирнэ. Харин бусад хүмүүс яагаад гарч ирсэн болохыг нь хараад гайхаж байлаа. Гэсэн ч Куроко Такаогоос молдорч чадахгүй л байлаа. Харин тэгсэн Кагами бусдын анхаарлыг өөртөө татчих байгаад Изукид дамжуулж 2 оноо авч чаддаг. Курокогоос шанаа аваад толгой чинь сэргээ юу. Гэхдээ чиний биеийн хүч дахиад жаахан л үлдсэн. Дахиад миний шидэлтийг зогсоож чадахгүй. Рико Кагамигаас дахиад хэд үсэрч чадахыг нь асуусан байдаг. Харин Кагами үсэрч чаднаа л гэдэг. Тэгтэл хүлээг нь хараад дахиад 2 л үсэрч чадах юм байна. Эхний үсрэлтээ тоглолт эхлээд шууд гаргаарай. Харин 2 дахийг нь тоглолтын шийдвэрлэх чухал үед хадгалаарай гэж хэлсэн байдаг. Кагами ч Рикогийн хэлснээр өнөө аимшигтай үсрэлтээ хийж Мидорамаг хааж чаддаг. Гэсэн ч Мидорама түүний ядарч байгааг нь гадарсан байлаа. Тоглолт эхлээд шууд 2 үсрэлтийнхээ нэгийг нь ашигласан нь Мидорамаг эргэлзүүлэхийн тулд цөөн шийдвэрлэхийн тулд болж таарна. Харин үлдснийг нь Куроко даатахаас өөр арга байдаггүй. Харин Такао Куроког ямар ч нэмэргүй л гээд байдаг. Угаасаа бүтэн талбайг хардаг болохоор Такао Курокогоос өөр зүйл харж байсан ч Куроког харцснаас алдахгүй. Гэхдээ Куроко Такаогийн анхаарлаас гарахын оронд эсэргээрээ өөрлөгөө татахыг оролдож өөртөө хит төвлөрүүлэхийг оролдсон байдаг. Хаалгаад байсан мөртлөө л дамжуулах гээд орлоод байсан нь тийм учиртай байж. Ингээд Такаогийн харах хүрээнд зөвхөн Куроког л харах ёстой гэж хичээсний улмаас харах өнцгөн багсаж Куроког хараанаас алдна. Түрүүн Изукигийн нүд нь хөшөөж байна гэд байсан нь ийм учиртай байсан. Нэг ёсондоо Такаогийн нүдэн ч гэсэн ядарч эхэлсэн гэсэн үг. Алдчихлаа. Худлаа байлгүй дээ. Тайвшир. Куроког алдсан байлаач Кагамигийн байрлалыг харж чадна. Бөмбөг олон Кагамигийн дунд орж чадхад л болно. Энэ удаа булаалахгүй. Өмнө нь зөвхөн бөмбөгний чиглэлийг өөрчилж байсан ч энэ дамжуулалт хурцдаг. Бөмбөгийг цогцгож байгаа эргүү. Тэр бөмбөгийг авч чадахгүй байх учиртай. Ингээд Кагамиг Мидорама отоо зогсож байлаа. Одоо л оруулахгүй юм бол тэгээд хизээ оруулна гэж. Кагами үсрэх 2 боломжоо ингээд хоёуланг нь ашиглаж байгаа гэсэн үг. Тийм нэг ёсондоо дахиад ийм өндөр үсрэлтийг хийж чадахгүй л гэсэн үг. Тэр эцэстэн Мидорамаг даваад очихлоо. Гэхдээ тэр дамжуулалт дунд сургуульд байхад өгдөг байсан дамжуулалт байна. Гэхдээ бараг тамирын дуусгаж байгаа юм биш үү? Куроко нов шинж гэлээ. Дасгалжуулагчийн зөв байжээ. Үнэн дээр дахиад үсэрч чадах юм шиг санагдахгүй байна. Мидорамаг хямдхан зүйлээр аргалахаас өөр арга алга. Гэхдээ үнэхээр ингэж хэлмээргүй байгаач үлдснийг нь даатглаа шүү. Анимашны үзэгдэл солигдоход ядарч байна. Хөдлөхийг хүсэхгүй байна. Нас явж байгаа юм байх та. Ямар ч ирч хурч алга. Талах идмээр байна. Гисээр хөвтөж байдаг. Яалтчгүй энд байх шүү. Дахиад л өвцөн шалтгаанаар тэмцээнд очоогүй үсттэй. Угаасаа хожин үсттэй. Ядаргаатай юм. Тэцүү Мидорын 2 тоглох юм шиг байна лээ. Тэцүү очих байх та. Ямар ч үлээсэн. Миний дурлсан нэр шүү дээ. Харин л дээ. Тоглолт дуустал мэдэх арга байхгүй үсттэй. Аль нь ч хүчтэй шүү дээ. Зүгээр нэг улсад 3 дараал нь хожиж байгаагүй. Тэцүүч, Мидорамач. Курокож буснуулж өгч байлаа. Ингээд тоглолт дуусгаад 3 минут хүрэхтэй үгүй байтал Шутоку талаас тайм аут авна. Оноо 76-78 болж 2 онооны зөрүүлсэн байлаа. Арай ч энэ хүртэл шахагдсан гэж бодсонгүй шүү. Өмнө нь чи тоглолтыг 2 оноо авахаас өөцгөө зүйл гэж хэлж байсан. Чиний 3 онооны шидэлтийг алдчихгүй гайхалтай. Гэхдээ би багийнхандаа ихтгэл өгсөн саяны тоглолтыг 3 оноо авдаг шидэлтээс илүү үнцэнтэй гэж бодож байна. Яг одоогоор бол тоглолтын урсгал Кагамигийн тоглолтоос үүдэлтэй сэрний талд байлаа. Шутоку цааш тэргүүлсээр дуусгах уу? Сэрэн гүйцэж төрүүлэх үү гэдгийг шийдэх тайм аут. Үлдсэн 2 минутыг Мидорамагаар явуулна. Гэхдээ Кагами дахиад үсрээ таачихвал яах болж байна? Үгүй ээ. Тэр боломжгүй. Тэр чин сэрний дасгалжуулагчийн зал байсан юм. 10 дугаард дахиад төршүүлдэггүй. 3 оноогоор бицтар. Явцгаа. Дасгалжуулагчаа. Ийм үед 1-р ангийн хүүхдэд даатгаж байгаа эргүү. Оцубо нарч гэсэн байгаа шүү дээ. Наатахыг чи мэдэж байна. Гэхдээ үүнээс цааш 3 жилийн гол тоглогч бол Мидорама. Гайхамшигын бүртлийн гишүүнтэй байна гэдэг нь ийм учиртай юм. Тоглолт эхэллээ үгүй юу? Шутокогийнх нь Мидорамад бөмбөг өгөх гэж бүх аргаа хэрэглэж байлаа. Харин үүнийг манайхан ч гэсэн мэдэж байсан тул яг дамжуулах үедэн Куроко бөмбөгийг таслаж сэрэн сөрөг довтлоонд орно. Чадвар бүх зүйл гэдгийг мэдэж байгаа. Тийм байсан ч эцсийн мөчөд 1-р ангийн хүүхдэд найдан гэдэг нь сайхан зүйл гэж хэлэхгүй. Дээд ангийн биднарт бахархал гэж бий. Мияжич, Кимураш тэр хинээс жилүүтэйгээр бэлтгэлээ хийдэг. Гэхдээ үүнээс илүү чухал нь
Үндсэн тоглогч гэдэг бол хичнээн их хичээсэн ч сэлгээний сандалд багтаж чадаагүй тэр олон залуусын төлөөлөл юм. Хаант хамгийн чухал бардамнал бол хожих юм. Мидоромагоор довтлогоо явна гэдэг нь бусад өрөөрөө хамгаална гэсэн үг. Тэсэсний эцэст Мидоромагийн 3 оноогоор толгойг нь авна. Тоглолт илүү өндөр темптэй явах болов гэсэн үгүй байдаг. 1 минут үлдсэн байхад Мидорома 3 оноо авч харин Хьюгад орон хариугүй барьж чаддаг. Ингээд 18 секунд үлдсэн байдаг. 2 баг бөмбөгний төлөө алдсаж байлаа. Харин тэгтэл Оцубог Хьюгаг хамгаалахаар олно. Чамааг хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор л хамаг хүчээр зогсоохоолно. Үүнээс цааш чамд өртөө байгаад иж чадахгүй. Сая ч гэсэн юм бодогдохоор хаалт хийлгсэн. Надад ч гэсэн хожих хүсэл багтаж ядаж байна. Өнгөрсөн жил оноогоо 3 нуглуул нь ялагдаж, бодит байдалтай нүүр тулсан. Тэгсэн байсан ч яалтчгүй сагсан дуртай болохоор энэ хүртэл ирсэн. Ингээд Оцубод Кагами хаалт тавьж, харин Хьюга 3-ын зураснаас бүр цаашаагүйгээд наачна. Ингээд Изуки дамжуулалт өгч, Сэрний багийн ахлагч, дарамтд шидэгч Хьюга 3-аас шидэж, Сэрн 3 секунд үлдсэн байхад 1 оноо илүү гарч чадна. Бүгд итгэж чадахгүй байлаа. Өөрсдийгөө хожлоо л гэж бодож байлаа. Харин энэ үед Мидоромод бөмбөг ирнэ. Яагаад би холоос шидэх тэгтлээ дуртай вэ гэдгийг заагаад өгье. Учир нь 3 оноо авдаг л болохоор гэсэн нөхчүүхэн зүйл биш. Сагсан бөмбөгт сүүлчийн хэдэн секундэд тоглолтыг эргүүлдэг тохиолдол тийм човор биш. Гисэн ч зарим үед аргаа барсан өгүүлдэлж байдаг. Би хизээж тийм зүйлд найдахгүй. Тийм болохоор би цаг дуусах үед бүх зүйлийг дуусгана. Үүнийг л хүний хийж чадах туйлын зүйл гэдэг юм. Ингээд Мидоромаг шитгэхэр үсрэх үед Кагами өнөө гайхалтай үсрэлтэй хийхэр үсрэн нэрээ юу. Тэр үг нь аль хэдийн хязгаартай хүрчихсэн байх ёстой үсттэй. Чамд итгэж байсан юм. Хэдий хязгаартай хүрсэн ч чамайг түүнийгээ даваад үсэрнэ гэж. Новш гэж. Юу гээ чин зариг вэ? Үлдсэн багахан хугацаанд хуурал хийлээ гэж үү? Энд ихээр гайхамшигын бүрдлэхний хийж чадах зүйл явах нэ. 1 секунд үлдээж Мидорома шидэх мөчид би итгэж байсан юм. Кагамиг үсэрч чадна гэж. Мөн түүнд итгэж байсан чамайг дахин бөмбөгөө буулгана гэж. Цаг дуусгаад Сэр нь хожсон байлаа. Тэд ингэж л өнгөрсөн жилийн травмагаа давж чаддаг. Жагсах боллоо. Явцгаая. Заримдаа ухаасаа алдна шүү дээ. Амаатад дугуй. Дараагийнх нь хасагдах шатуу. Тэгэхээр утгагүй аав минийтэй нүүр тулах нэ. Мидорома бүр байдгаараа гутарсан, Вижататай адилхан царай гаргацсан борон зогсож байлаа. Тэгтэл түүний утсан дуугарж, өнөө охин олон юм шулганаад эхэлдэг. Харин уцаа шууд тасалтал дахин дуугарж, яах гээд байгаа юм гэсэн. Ой, ямар ширүү юм бэ? Ялагдчихсан биз дээ. Аав минь хэрэг үү? Чиний зөвөө ялагдчихлаа. Гэхдээ чи ч гэсэн хагас шигшээд болгоомжтой байгаарай. Юугаа яриад байгаа юм? Дотор муу хайрчглаа. Намайг ялч чадах нэг нь зөвхөн би өөрөө. За энэ хүрээд Курокогийн сагсан бөмбөгийн 1-р улирлын дөнгөж хагасан дуусаж байна, guys. Бүр 3 улиралтай. Тэгээд би дөнгөж 6-ны 1-ийг нь ярьсан мөртлөө аль хэдийн миний скрипт 21 нь хуудас болчихсон байна гэдэл бод, guys. Үнэхээр энэ анимений талаараа аль болох чадхаараа хүрэх гээд хамгийн сайнаар ярьсан болохоор лайка дараад үзээрэй гэж хүсье. Дараагийн ангиуд нь бүр солиод олон гэдгийг амлацгаая. Дараагийн бичлэг хүртэл баяртай, guys.